За өнөөдрийн маань цуврал хилцүүлгийн сэдэв болвол эрчим хүчний хэмнэлттэй болон ногоон барилгын шийдлүүд үр өгөөж тэгээ мэдээч эрэг өмнөх нэг удаагийн цахим хилцүүлгээрээ бол бид нар яг эрчим хүчний хэмнэлт үр ашиг нь юу байгаа юм бэ, ногоон шийдлүүд юу байгаа юм бэ гэдэг тал дээр зочид ураад экспертүүд ураад ярилцсан. Өнөөдөр үргэлжлүүлээд илүү яг ногоон барилга тал руугаа нарийсаад ярилцаа та бүхэндээ мэдээлэл олгохоор экспертүүдийг урьж авчирсан байгаа. Энэхүү цуврал хилцүүлгийг бол Худлаа Хөгжлийн банкнаас харилцагчдаа зориулаад зохион байгуулж байна. Бид одоо рекорд хийж аваад мөн дараа нь тодорхой хэмжээгээр нээлттэйгээр байршуулад бусад хүмүүст бас сонсох мэдэх боломжийг нь олох болно. Энэхүү цуврал хилцүүлгийг Дайны Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт буюу GGGI байгууллагаас дэмжиж хамтран зохион байгуулж байгаа юм аа. За өнөөдрийн хөтөлбөрийг та бүхэндээ би скринээр шеэрлээд товчхон танилцуулъя. Үүний араас манай экспертүүдийн танилцуулга шууд хийгдэж явах юм аа. За манай өнөөдрийн цуврал хилцүүлэгт маань эрчим хүчний хэмнэлттэй барилгын ач холбогдлын талаар ярилцахаар Төмөн амгалан ордон компани гүйцэтгэх захирал Хангай сайхан захирал хүрэлцэн ирсэн байгаа. Мөн эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын талаар ярилцахаар Be Incorporations Mongolia компани гүйцэтгэх захирал Мандарва хүрэлцэн ирсэн байгаа. Үүний араас мэдээж хэрэг за тэгвэл эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг бид өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлье гэдэг ирэхлээр тодорхой хэмжээний ногоон санхүүжилтийн боломжууд юу байгаа вэ гэдэг тал дээр Худлаа Хөгжлийн банкны ногоон санхүүжилтийн албанаас мэдээлэл өгөхөөр ахлах мэргэжилтэн оноо маань ирсэн. Бид тусын танилцуулгын дараагаар яг мэргэжлийн экспертүүдтэйгээ ногоон санхүүжилтийн мэргэжилтэнтэйгээ нийлээд бас хилцүүлэг хийхээр байгаа. Энэ хүрээнд бол мэдээж хэрэг экспертүүдийн танилцуулгын дундуур та бүхэн асууж тодруулах зүйлээ бол чатан дотор танилцуулгын үеэр бичээд байгаараа. Тэгээ бид нээлттэй хилцүүлгийг бол танилцуулгууд яваад дуусны дараа хийхээр төлөвлөсөн. Энэхүү хилцүүлгийг маань бол GGGI байгууллагын ногоон хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжлийн төгөлдөр маань чиглүүлээд явнаа. За эхнийхээ бид танилцуулга илтгэлтэй шууд ороод явъя. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын ач холбогдлын талаар Хангай сайхан захирал та шууд яриа. Би эндээс эрчим хүчний хэмнэлттэй барилгын талаар товчхон эмгийгээр танилцуулахыг оролдъё. Энэ дээр өөр нь бол эрчим хүч гэж юу юм? Эрчим хүчийг хэмнэх шалтгаан, эрчим хүчний хэмнэх, эрчим хүчийг хэмнэхийн ач холбогдол юу юм бэ гэдгийг дараалал танилцуулъя. Яг зөв эрчим хүчийг бол эрчим хүчний хэмнэлтийн тухай хувьд бол эрчим хүчний нөөц түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд нь зориулан үйлдвэрлэсэн цахилгаан дулаан шугам шүжээр дамжуулан түгээж байгаа одоо метаны хилдэг гэж байгаа. За энгийнхаар болох юм бол бид нар зөв аливаа бие ажил хийхэд шаардсан бол физикийн хэмжээний бид нар энерги гэдэг энэ маань өөрөө бас эрчим хүч. За энерги мэдээж алга болохгүй, шинээр үсэхгүй зүгээр нэг төлөөс нөгөө төлөвт одоо шилжлэгийг бид нар бүгдөө мэдэх баг тий 10 жилийн физикийн хичээл дээр бол байнга ярьдаг зүйл. За эрчим хүчний хэмнэлт гэж юу вэ гэх юм бол яг эхлээд би хуулийн нэг томьёо дурдаа дараа нь айл болох энгийн үг тайлбарлая. Эрчим хүчний хэмнэлтийг бол эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд бол та бүхний одоо байгаа эрчим хүчний хэрэглээ дээр хэмнэлтийн ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлснээр авсан үр дүнгийн зөрүүг эрчим хүчний хэмнэлт гэдэг байна. Тэгэхээр та одоо жишээ нь таны барилга одоо жил 100 кВт-ыг эрчим хүч хэрэглэжсэн бол эрчим хүч хэмнэх ямар нэгэн арга хэмжээ аваад 80 кВт болох юм бол та 20 кВт-ийн эрчим хүчний хэмнэлт гаргажээ гэж энэ өөрийн эрчим хүчний хэмнэлт гэж нэг талаас ойлгож болно. Эрчим хүчний өөр ашиг бол та нийт хэрэглэсэн эрчим хүчний хэрэглээ тухайн нийт бүтээгдэхүүн зарцуулж байгаа эрчим хүчний хэрэглээтэй харьцуулсан нэгж хэмжүүрээр ойлгож болно. тий. Ер нь бол бид нэр хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ энергийг аль болох хамгийн бага боломжит хэмжээнд зарцуулахыг л эрчим хүчний хэмнэлт гэдэг байна. Та хэрэглээндээ ямар эрчим хүч хэрэглэхээр түүнийг аль болох багаар хэрэглэх юм бол энэ бас өөрийн хэмнэлтийг бий болгоно гэсэн. За эрчим хүчний хэмнэлт яагаад чухал вэ гэх юм бол за та бүхэн аягүй сайн мэдж байгаа бидэнд эрчим хүч гэж хэрэглээд байгаа зүйлийг бий болгохын тулд бол байгаль дэлхий дээр байгаа нийт эрчим хүчний одоо бидний хэрэглэж байгаа эрчим хүчний нийт 80% одоо байгаль дэлхий дээр байгаа
нүүрстэй нефть байгалийн хийнээс гаргаж авдаг. Энэ маань мэдээж хязгаарлагдмал нөөцтэй. За дээрэс нь уг одоо нөөцийг хэрэглэхэд бол мэдээж энэ дээр ямар нэгэн энерги процесс шилжиж явагдана. Энэ маань буцаагаад агаарын бохирдлоор хүний эрүүл мэнд олон байгаль орчин сөрөг нөлөө үзүүлж яддаг байна. За 3 дахь энэ эрчим хүчийг бий болгож боловсруулж авах тодорхой орнд хаягддаг байна. Жишээ нь одоо нүүрсийг цахилгаан эрчим хүч болгоход 70 орчим хувь нь хаягдаад бид нар 30% хувийг хэрэгэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар 1 тонн нүүрс шатаахад түүний 30% буюу 300 кг-тай тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг аваад үлдсэнгийн бид нар тухайн үйлдвэрлэлийн борцоо, шугамын алдагдал, хэрэглэгчдэр орчих гэх мэт бүх алдагдлууд дээр хайдаг байх нэ. Тийм учраас бид нар эрчим хүчийг хэмнэх нь шаардлагатай. Recording in progress. Танаа. Зөв бүсэрсэн. За. Надад ярьж. За. За бид нар одоо байгаа эрчим хүчний нөөц маань бол хязгаарлагдмал байгааг дутагдлаа. За дээрээс нь эрчим хүчний үнэ бол жил ирэх тусам ганц Монгол гэлтгүй дэлхийн нийтдээ өсөж идэг. За дээрээс нь хүн ам өсгийн хэрэгцээгээр одоо эрчим хүчний хэрэглээ өсөж идэг үйлдвэрлэлтэй холбоотойгоор. За энэ маань буцаагаад хүлэмжийн ялгарлыг нэмэгдүүлж идэг. Хүлэмжийн ялгарлыг нэмэгдэнэ гэдэг маань одоо дэлхийн дээрх агаарын температурыг нэмэгдүүлэн энэ температур нэмэгдснээрээ байгаль дэлхийн сөрөг нөлөөлөлтөө гэдгийг маань та бүхэн айгуу сайн мэдж байгаа хаа. Нэг тийч авчихсан. За би урд чинь тавьчих. Ингээд тавьчих. Ингээд гүлгээ авчих. За эрчим хүчийг хэрхэн хэмжих вэ гэхээр нэгдүгээр эрчим хүчийг хэмнэлттэй төлөвлөлт хамгийн чухал. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо аливаа барилга байгууламж амны орон сууц байна уу, үйлдвэрийн барилга байна уу, тэрэн дээр хамгийн эхлээд эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлт чухал. Одоо энэ дээр зүгээр дэлгэрүүлээд нэг жишээ хэлэхэд бол эрчим хүчний хэмнэлтгүйгээр зурчаад, буцаагаад барьчаад энэ барьсныхаа дараа энэ дээр ямар нэгэн арга хэмжээ авахд айгүй хүндрэлтэй буюу та нэг хийсэн ажлаа эхнээс нь дахиж засах шаардлагатай болчтой. За дээрэс нь таны сонгож байгаа материал нь өөрөө эрчим хүчний хэмнэлттэй, дээрээс оновчтой материал авах шаардлагатай. За барилга угсралтын шатанд бол чанарын гүйцэтгэл маш сайн буюу яг технологийн алдаагүй байх ёстой. За мөн эрчим хүчний хэмнэлттэй дадалтай зуршилтай буюу одоо нэг барилгын ашиглалтын явцад бол хэмнэлттэй тохируулгыг хийх ёстой. За хэрэглээгээ бууруулах, төлөвлөх, ашиглах шаардлагатай. Ухаалаг хэрэглээг нэвтрүүлэх. Одоо жишээ нь барилга дээр бол ухаалаг автоматжуулалтын системийг төлөвлөж өгөөгүйгээс энэ дээр одоо хэрэглээг ашиглалтын шатанд хянахад аягүй хэцүү болчтой. За жишээ нь бол нэг жуулчны бааз байлээ гэж үзье л да. Тэр маань яадаг вэ гэхэд одоо хүнтэй байх үед бол өрөөнүүдийг бид нэр жижүүрийн халаалт буюу өвлийн горим дээр 12 градус дээр халаалтаа хэрэглээд хэмнээд баг байлгаж болох нь. За харин зочдтой буюу үйлсүүлэгч байгаа цагт бол халаалтын гормыг нэг 22-23 градус хүртэл халаагаад орой унтахад нь 23 цагаас хойш магадгүй тэрийг 18 градус хүртэл бууруулах ч юм уу иймэрхүү тохируулах хэрэгтэй. За дээрэс нь барилгын төлөвлөлтөн дээр уршин арсан халаалтын систем, агаар сэлгэлт, хөргөлтийн системүүдийг арай өөр шийдлэр буюу одоо уршин арсан барилга авах юм бол халаалт нь хойшоо арсантай харьцуулах юм бол арай бага төлөвлөх, хөргөлтийн систем арай өндөр хүчин чадалтай байхаар төлөвлөж шаардлагатай байдаг. За энийг болохоор автоматжуулалтын системээрээ тохируулаад өгч боломжтой. За дээрэс нь өндөр үр ашигтай тоног төхөөрөмж технологийн нэвтрүүлэх гэж байгаа. Энэ дээр бол ялангуяа үйлдвэрийн барилга, томоохон олон нийтийн барилга дээр хөргөлтийн систем, агаар сэлгэлтийн систем, сенс ноцоос гээд цахилгаан хэрэглэдэг томоохон тоног төхөөрөмжүүд нь бол ашиг дүүлэн коэффициент өндөртэй. Буцаагаад хувьсах зарцуулалтаа төхөөрөмжүүд байж ээж ашиглалтын үеийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. За мөн сүүлийн үед бол мэдээж барилга дээр сэргээдэг эрчим хүчүүдийг аягүй төлхөө ашиглаж байгаа. За нарны систем байж болно, агаар-агарын дулааны ноцоос байж болно. Эдгээрийг бас хослуулан хэрэглэх нь бүрэн боломжтой байгаа. Буцаагаад энэ эрчим хүчний хэмнэлтийг бий болгосноор уг барилга байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь багаснаа гэсэн үг.
За барилга дээр эрчим хүчний хэмнэлтийг яаж бий болгох вэ? За барилгын овор хэмжээ зориулалтаас үл хамааран барилга дээр бол хашхи золон барилга дотор байгаа бүх тоног төхөөрөмжүүдээр хэмнэлтийг бий болгох боломжтой. Энэ маань нэг айлын амны орон сууц юм уу олон нийтийн барилга сургууль цэцэрлэг байхаас үл хамааран та барилгынхаа таван хашлаг бүтээц буюу хан, дээвэр, шал, хаалга цонхыг дулаан алдагдал хамгийн багатай байх хэмжээнд сонгож төлөвлөх нь зүйтэй. За дээрэс нь та хамгийн сайн материалыг төлөвлөө сонгосон боловч угсралтын шатны технологийн алдаатай буюу дулааны гүүрийн алдагдaltaа бас угсарсан тохиолдол ер нь бол маш их байдаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр за барилгын хан дээвэр хоёрын уулзураар дулааны гүүрийн алдагдал хамгийн их байдаг. За хан шалын зааг ч юм уу фасадн дээр хан дээр цонхыг хаалгыг суйрлуулахдаа бас болон тусаар нь дулааны алдаглууд маш их байдаг. Энийг бас аягүй сайн битүүмжлэлтэй шийдэж өгөх ёстой. За дээрээс нь барилгын гэрэлтүүлгийг аль болохоор барилгынхаа овор хэмжээнээс хамааруулаад бүсчлээ, зоончлоо төлөвлөх шаардлагатай. Олон нийтийн томоохон барилга дээр байх юм бол ослын гэрэлтүүлэг буюу аваарын үед асдаг гэрлүүд байна. Тусдаа нэг тоолууртай тусдаа хэлхэнээс за томоохон заалууд байх юм бол одоо тэр том заалынх нь ажиллагааны горимтой уялдуулаад бүсчилж асахаар тохируулах. За агаар сэлгэлтийн төхөөрөмж суйрлуулж байгаа барилга байх юм бол дулаан эргүүлэн ашиглагчтай агаар эйр хандлыг юнит суйрлуулах, агаар боловсруулах төхөөрөмж суйрлуулах. За сэнсэн мэдээж хувьсах зарцуулалттай. За тухайн барилгынхаа үйл ажиллагаа зориулалтаа уялдаад цагийн эрлэгээр бас ажилладаг байж болно. За цэцэрлэгийн барилга бол зөвхөн ажлын цагаар тий. За олон нийтийн барилга бол арай хойшоо 22 цаг хүртэл ажилладаг бол тэр цагаар ч юм уу амралтын өдрүүдээр зогсдгоор. За мөн халаалтын систем нь зөвхөн ажлын өдөр ажилладаг барилга байх юм бол хагас бүтэндээ температурын багасгаад ажлын өдөр даваа гарагт 6 цагаас эхлээ халаалт нь градус нэмэгдээд 22-20 градус хүрэхээр тохируулах гэдэг ч юм уу. Иймэрхүү системүүдийг хийж өгөх юм бол нөө барилга маань илүү хэмнэлттэй. За дээрэс нь бас нэг барилга дээр аудит хийгээд анзаараад явж байхад халаалтын хэлхийг одоо захиалагч нар зурган дээр нэг ач холбогдол өгдөг л дээ. Яг баригдсан хойно барилга ашигтаад ирэхээр асуудал гараад ирэнгუთ хамгийн эхлээд угсрал буцаагаал зурган дээр очдөг. Энэ дээр юу анзаардаг вэ гэхээр нэг ижил төрлийн зориултаа мөртлөө уршаа харсан барилгууд бол өвөлдөө харьцангууд дулаан мэдээж нарнаас дулаан авч байгаа учраас хойшоо харсангууд нь илүү хүйтэн байдаг. Энэ дээр яадаг вэ гэхээр халаалтын систем нь одоо ертөнцийн зүгээр нь уршаа болон хойшоо харсан гэдэг тусдан зоончлоод өгчих юм бол энэ дээр бас хэмнэлт хийх, дээрээс нөө тохируулах ихт айгүй ач холбогдолтой. Ялангуяа сургууль цэцэрлэгийн барилга дээр ингэж хийгээгүйгээс халаалт нь жигд мөртлөө хойшоо харсан ангууд нь илүү хүйтэн, уршаа харсан ангууд нь халуун байдаг. Тэгээд тохируулах гэж гэхээр халаалтын магистрал хоолойг энийг шийдэж учраас тохируулах боломжгүй бас иймэрхүү алдаа айгүй харагдчихэдэг. Орон сууцн дээр ч гэсэн мөн ялгаагүй. За энэ дээр юу хэлэх чинь нөхөр ер нь бол тухайн бүс нутагтэр барилгынхаа зориултаас хамаарат барилга маань хаашаа харж гинүү мэдээж нар үзэхгүй одоо хоошоо харж байгаа бол аль болох хоошоо харсан зүг рүү дулаан алдагдал ихтэй байх учраас цонх шилэн басаадыг баг төлөвлөх уршаа нүүрэн тал руу харсан хэсэгт бол мэдээж цонх шилэн басаадыг төлөвлөж болно. Гэхдээ бас хэтрүүлэн төлөвлөх нь тийм ээ. Яагаад тэгэхээр зуны 3 сар буюу одоо ер нь бол 7, 8, 9 сард хүргэлтийн ачаал нэлээд өндөр гардаг. Ялангуяа шилэн басаатай барилгууд дээр хүргэлтийн зуны 3 сарын цахилгааны хэрэглээ нь халаалтынхаа 9 сарын улиралтай харьцуулаад үзэх юм бол бараг тэнцүү хэмжээний. Яг л угаасаа цахилгааны эрчим хүчин дулаанаас өмнөтэй шүү дээ. Тэ? Дээрээс нөгөө нараар маш их хэмжээний шилэн басаа дээр нарны дулаан маш их хэмжээгээр барилга руу ялгараад нэвтрээд ороод ирдэг. Энийгээ хүрхгүй бид нэр маш буцаага цахилгаан хэрэглээд хүргэлтийн системийг ажилуулад бас нэг илүүд эрчим хүч. Тэгж байгаа сэлэн басаадыг манай уур орчны одоо гэдэг манай орны ч уур амьсгалтай уялдуулаад бас зохистой төлөвлөхгүй бол шилэн барилгач угаасаа ердийн зүгээр тоосч юм уу төмөр бетон шилээс бата барилгатай харьцуулахад бол ашиглалтын зардал мэдээж өндөр гарна. Тэгэхээр бүс нутагтайгаа хамааруулаад бас барилгын басаатаа төлөвлөх нь зүйтэй. За барилгын дулаан алдагдал бол сүүлийн 3 дахь зурган дээр харагдж байгаа. Ер нь бол дамжуулалтын дулаан алдагдал маань хаших хийцээр буюу шал хам
хаалга цонх дээврээр явагдчихна. За хүнээс болон тий нарнаас цацрагийн дулаан ялгарч орж ирэх нь байна. За дээрэс нь манай энэ халаах хэрэгсэл одоо цонхны дор халаах хэрэгсэл тавигдана. Халаах хэрэгсэл маань өрөөнд бол конвейцер дулаан ялгаруулад дамжилт өгөх байна. Зүгээр эндээс энгийнээр юу тайлбарлаж болох вэ гэхээр та барилгаа дулаан дамжуулалт буюу дулаан алдагдал багтаа байлгахын тулд барилгаа эргэн тойрон үлгэдэж бүтэн дулаалгах шаардлагатай л гэсэн санаа юм. Мөн шилэн басаадыг арай бага хэрэглэхтэй. За шилэн басаатай барилга дээр бас нэмээд хэлэхэд одоо та бүхэн сайн мэдж байгаа лоби төрөлхтэй шил гэж бид нэр ярьдаг те. Тэгэн гут бид нар халаалтынхаа зардлыг хэмнэх үү, хүргэлтийнхаа зардлыг хэмнэх үү гэдээ бас барилга дээр бодож үзмээр юм билээ. Лоби төрөлх чинь 3 давхар шилэн багцныхаа дотор талын шилийнхэн гадна талд байх юм бол бид нэр хүргэлтийн ачаалал бууруулах буюу нарны гадруу нөгөө нар ихтэй 3 сарда гадагшаа тий нэвтрүүлтийн багсаа гадагшаа цацраагаад боломжтой. Зүгээр голын шилийнхэн дотор талд хийчих юм бол бид нар өвлөө улирал энэ халаах хэрэгслээс цацар заагаа дулааны гадагшаа алдахгүйгээр өрөөлөө буцаагаад ойлгох боломжтой. Тийм гоо тухайн барилгаас амарж агаад бид нэр за нэг баг цонхтой орон сууцны барилга байх юм бол аль болох бид нар халаалтынхаа үйлдвэрлэл нь илүү тэнд тавдах хэрэгтэй учраас лоббиг нь дотор талд нь хийвэл зүйтэй ах нь тий. Харин эсэргээрээ шилэн басаад ихтэй олон нийтийн барилга яалтчгууд одоо тэгээ захиалагчийн хүсэлтэй ч юм уу нөгөө барилгаас нь шалтгаалаа үнэхээр шилэн басаад хийх гээд байгаа бол хүргэлтийн ачаалал бууруулах нь зүйтэй байвал тооцоо хийж аваад аль нөгөө нэг оновчтой тавтаа лоббиг төрөлхийг хэрэглэх юм бол илүү үр дүнтэй. Тэрнээс зөвхөн нэг талтай байна гэсэн тийм хатуу ойлголт хэрэггүй. За энэ дээр нэг хаосын дээр дулааны алдагдлыг тодорхойлсон. За хамгийн ихний зураг байх юм бол тэр ботон хажуу талд нь яг цонх болон тэр хөшгөний цаана байгаа одоо яг булангийн температур. Энэ бол нэг давхар хаос. Тэгэхээр нөө нэг дээвэр болон ханны залгаас булан дээр очиод яг цэнгэртэж байгаа дулаан алдагдал үүсэж байна. Тэ? Цонх хан дээр тэр цэнгэртээд байгаа нь болохоор одоо энэ цонх хан дээр үлдээд энэ цонхны амгалгаа хан хоёр дээр бас амгалгааг сайн игээгүй учраас дулаан алдагдал байна. За энэ дээврийн болон энэ булан дээр бас дулаан алдагдал байна гэж байгаа. Энэ ботоо зурган дээр харах юм бол та бүхэн маань энэ дээр байгаа дээврийн булан маань энэ цонх гээд байгаа нь энэ дулааны камерыг энд харагдаж байгаа. Энэ дээр дулаан алдагдал үүсэж байна гэсэн үг юм. За мөн ийм агаржуултын хоолой байдаг тий. Агаржуултын хоол маань өөртөө буцаагаад бас дулааны гадагшаа алдчих юм байна. Тэгэхээр энэ дээр аль болох нөгөө нэг дулаан эргүүлэн ашигладаг механик агаар сэлгэлтийн систем тавья гэд байгаа. Бид нар оруулж ирж байгаа дулаанаа гаднаас орж ирж байгаа агаарыг бид нэгдүгээр хянч чадах болно. Хянсан агаараа бид нар халааж болно, хүргэж болно, буцаагаад гадагшаа өгж байгаа хайж байгаа зайлуулж байгаа агаарынхаа дулааныг эргүүлэн ашиглаад боломжтой учраас тэрийг зүглээд идэг. За дээрэс нь энэ бол айлын шалны хэсэг. Шал хан хоёрын уулзуур. За мөн шал хан хоёрын уулзуураар бас ингээд дулаан алдагдaltaа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр барилгын хаяавч доош явахаар барилгын суурийн хэсэг дулаалгагүй болохоор зөвхөн ханд нь хийгээд дулаалгын материалаа орхичхоор энэгээр дулаан алж байгаа. Тэгэхээр энэ маань ямар мэдрэмж өгдөг вэ гэхээр энэ дотор нэг шалан дээр ингээд нэг суучих гэхээр нэг шалнаас сийгээд байдаг шүү дээ. Хавгүүдээ жоох хүүхдээ алах юм бол газраараа явуулах гэхээр даарчих байх гэдэг. Энэ бас нөгөө дулаалгын технологийн алдаа буюу түрүү нөгөө нэг төлөвлөлт сайн байж болно, зураг сайн байж болно. Угсралтан дээр очиж нөгөө технологийн алдаа гаргачих юм бол иймэрхүү жижиг юмнуудаас болоод аюу их алдаа үүсдэг. Энэ маань нөгөө эрчим хүчний хэмнэлттэй гэж баригдсан барилга. Тэгээд ашиглалтанд оронгууд нь очиж аудит хийсэн байгаа. За шилэн басаад мэдээж аливаа нэгэн дулаалгатай ч дулаалгагүй цуглаг материал хамттай харьцуулахад бол дулаан алдагдaltaй. За шилэн басаадан дээр бол дулаан алдагдал арай өндөртөө байгаа нь харагдаж байгаа. Яг зүгээр ингээ хүмүүсээс сухаар тоосхон барилга аягүй сайхан дулаахан гэж манайхан тийм ойлголттой шүү дээ. Аргагүй шүү дээ. Бид нар чинь Монгол гэртээс юм өссөн хүмүүс те. Одоо өвөө эмээгс ихтэй ч юм уу те. Монгол гэртээ жаа хүмүүс чинь нэг фалкон байшинд байгаа. Дараа нь тоосхон байшинд орохоор 48 64-ийн тоосхон байсан аягүй сайхан дулаахан гэдэг. Гэхдээ тэр чи өөрөө дулаан дамжуулалтын коэффициент өндөртөө цоллог материал. За энэ дээр одоо бид нэр хөөсөнд бусаад тэгээд дулаалаад ирэнгуут хамаагүй юм 64-ийн тоосох тийм. Одоо сүүлийн үед баригдаж байгаа байрлууд бол илүү сайн дулаалгах чанартай. Буцаага зөөр харин нэг сул тал нь илүү сайн дулаалаад ирэх тусам агаар сэлгэлтийн ердийн системүүд маань ажиллахгүй болоод эхэлж байгаа. Энэ асуудал одоо сүүлийн хэдэн жил бол ялангуяа олон нийтийн барилга буюу орон сууцны апартментуудаар аягүй их гарч ирж байгаа л да. Яагаад тэгэхээр ердийн агаар сэлгэлтийн системийг бол
шүүрэх буюу цонх ханьны завсаар ингээд агаар орж ирээ шүүрэхэд тэр бас хороо гарч явах шүү дээ ардтын зөрүү тий. Температур даралт хоёр чинь шууд хамралтай буюу гадны агарын температур даралт хоёр нэг өөр, тэнцүү дотор их чинь нэг өөр. Энэ хоёрын зэргээр агаар урсч идэл урсах боломжгүй болчихлоо шүү дээ байрлагыг гоё бид нар дулаалаас урсчлаа. Тэгэн гот ердийн энэ сорго систем нь ажиллагаа явуулгот нөгөө айл маань хит ингээд чийг нь гисэж чинь чийг гисгээр хайчихгүй гэхээр хамгийн хүйтэн хэсэгтээ ханыг хайж байгаа л одоо тэр булан дээр очиж конденсат үүсээд удаад ирэхээр хүүгцэн мөгөнцрүүлж байгаа. Энд чинь бас ганц фасадны алдаас агаар сэлгэлтийн бас нөлөөлөд байгаа. Тийм учраас одоо орон сууц олон нийтийн барилгач ямар ч барилга байсан ер нь бол механик агаар сэлгэлтийн системийг аль болох түлхүү хийх хэрэгтэй. Гэхдээ механик системийг бас их хийгээд өчгөр мэдээж хөрөнгө оруулалтын зардал өснө. Дээрээс нь нөгөө нэг сервис сайн хийж чадахгүй бол ажиглалт хүндрэлтэй юм байлээ. Ялангуяа хувийн барилгууд бол аюул сэн сервисгээд аваад өвчин өөрсдийнх нь өмч учраас зөвхөн улсын чанартай барилгууд дээр бол нэг сайхан систем угсраад өгдөг. Тэгээд нэг 6 сар ч юм уу жил ажиллаад ажиллах боломжгүй болчтой юм билээ. За түрүүн би нөгөө дулааны алдаг камераар үзүүлсэн доо дээврийн хийцтэр бол одоо энэ айлын цонхон энд харагдаж байна. Энэ хана энэ яг дээд давхрын хувцалт энэ бол зүгээр адрын хөндий буюу шувуу нуруунд дээвэртэй барилга байна. За яг энэ булан дээр хамгийн их хөгц мөөгөнцөр цанталт үүсдэг. Энэ дээр яагаад үүсдэг вэ гэхээр энд дулаалгын материал байхгүй учраас үүсдэг. Энэ дээр бол бид нэр ингээд дулааны гүүрийн алдагдaltaгүй болох гээд ингээд дулаалгын материалаар барфет ингээд бүтэн ороогоод дулаалцсан байна. Тийм учраас энэ дээр ямар нэгэн булангийн температур өрөөний температураас 2 градусаар бага тохиолдолд энд ямар нэгэн чиг цанталт мөгөнцөр үүсэхгүй гэсэн хэсэглэл. Тэгэхээр зүгээр одоо энэ сургалтанд сууж байгаа хүмүүс маань заавал өөрсдийнхөө үйлдвэр аж ахуйн нэгжийн барилга тий гэр цуслангийн хааваасаа гэсэн хийхдээ бол энэ дулааны гүүрийн алдагдaltaгүй ингэж барфеда хана ер нь та ингээд барилгын суураас хан дээвэр хүртлээ тас хүүхдүүлгэж байгаа юм шиг дулаалгын материал чинь тасралтгүй үргэлжлэнэ л гэж ойлгох хэрэгтэй. За барилгын байгуулалтан дээр бол энэ гадна ханан дээр бас ингээд дулаалгын материал тойроо явж байна тий. Үндсэн барилгын эц бол энэ зурган дээр зүгээр юу барилга байна? Юу төмөр бетон барилга байна. Гадуура дулаалгатай, хөөсөн цэр дулаалгатай. За энэ дээр төмөр тий. За энэ дээр барилгын шалыг бас энэ нэг давхар амны орон сууц учраас барилгын шалыг дулаалж өгсөн байгаа. За барилгын шалыг дулаалгахдаа бол мэдээж хөрсөө нэгтрүүлээд за тэгээд нэг 10-аас 15 см бетон яваад 10 см XPS яваад дулаалгын одоо нэгт өндөртэй материал яваад тэгээд хар шалаа тавиад баркет модон шалаа тавиад дуусгаж олно. Энэ хэдий бэрсэн л тавар өдөрсөн л тийм. За дээврийн материал дээр бол төмөр бетон хувцалт явсан байна. Ер нь та бүхний төлөвлөж байгаа барилга, одоо байгаа барилгуудын дээврийн материал бол мод бетон ямар ч үеж болно. Магадгүй сэндвич ч байгаа бах. Гэхдээ дулаалгын материал бол цагуурын бүсээсээ хамаарат бол Улаанбаатар хотод жишээ нь дээврийн дулаалгын материал бол хамгийн багадаа 250 байж иж нормын шаардлага буюу C ангиллыг хангадаг. За тэгээд мэдээж уур урт тусгаарлагч материалууд орж ирэх бах. За дээврийн тэгээ үндсэн гадаргуугийн материал мембран ч юм уу харцаас орж ирээд явна. За түрүүн та бүхэн нууны нэг давхар хаустай айл нууны шалнаас айгүй шал хаан хоёрын завсраар сийгж агаар харагдажсэн. Одоо энэ бол манай ингээд шал байна. Хаан энэ цонх гэж ойлгож хэдүүлээ. За энэ дээр ингээд дулаанаар үзэхэд бол эндээс маш их сийгэлт байгаад энд одоо нэг энэ хавар суух явахаар ингээд шалнаас сийгэх мэдрэмжтэй байсан. Энэ дээр бол сийгэх мэдрэмж харьцангуй бага буюу яа тэгэхээр энэ гадна хааны дулаалга маань энэ хүртэл буюу барилгын хаяавчийг дуустал 15 см-аар одоо бүрэн яваад
За доошоогоо барилгын яг ханны доотлын суур хэсэг буюу одоо та бүхэн маань хундам гэж яриад байгаа бох тий. Барилгын суур хэсэгтээ 10 санжийн дулаалга маань тасралтгүй үргэлжилсэн байгаа. Энэ яах вэ гэхээр одоо би ингээ гадаад зогсоод эндээс дулааны камерын барилгыг харахад энэ доогоор ямар нэгэн дулааны алдагдал, гүүрийн алдагдал үүсэхгүй буюу буцаагаад энэ дотор байгаа хүнд эндээс ингэж сингэнэх мэдрэмжт хүрэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо нэг барилгыг эхлээд эрчим хүчний хэмнэлтэд барилга ярих гэж байгаа бол та эхлээд барилгын зураг төслөөсөө л эхлээд эрчим хүчний хэмнэлттэй буюу дулаан алдагдал багтаагаар. Гэхдээ энэ маань буцаагаад нэг эрчим хүчний хэмнэлт гэхээсээ илүү зүгээр таны амьдралын тав тух, за дээрэс нь ашиглалтын үеийн зардлыг бууруулахтай холбогдоод ирнэ. Хинэнгээр ачих. За одоо барилга дээр хэдүүлээ ер нь бол барилгын дулаан алдагдлыг харчлаа. Тэгэхээр тухайн барилга маань бас мэдээ цахилгааны эрчим хүчийг хэмнэж байгаа. Аль болох тухайн барилга дээр цахилгаан эрчим хүч хэрэгжилж байгаа тоног төхөөрөмжүүд нь бас эрчим хүчний хэмнэлттэй байх хэрэгтэй. Яагад бол манайд чинь дулаан цахилгааны үн бараг 10% зүрх 10 дахин зөрүүтэй байгаа бох тий. За ашигт үеийн коэффициент өндөртөө тоног төхөөрөмжүүдийг хэрэглээ. Төхөөрөмжүүд маань давтамж хувьсгууртай байх шаардлагатай. За хяналтын системтэй бай. Буцаагаад мониторинг хийх, хяналт хийх боломжтой бай. За зардлаа бууруулах үүднээс ялангуяа энэ үйлдвэрийн барилгууд бол томоохон барилгууд үйл ажиллагааныхаа горимтой уялдуулаад төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр үйлдвэрийн технологиг сайн мэдчихэгаад за дээрэс нь оргил ачаалтаа уялдуулдаг ч юм уу тиймэрхүү тарифын системтэй уялдуулах нь зүйтэй ах. За цахилгаан тоогоо энэ дээр одоо барилга дээр ямар төхөөрөмжүүд авах вэ гэхээр цахилгаан тоогоо гэж энэ агаар сэлгэлтийн төхөөрөмж, хөргөлт, за урсдаг шат лифт, гэрэлтүүлэг, ноцоос за тухайн барилга дотор мэдээж ахуйн хэрэглээний хэсэг авах. За тэгээ үйлдвэрийн технологийн процесс уялдаатай том компрессорууд, ноцоосууд, хөдөлгөөрүүд байх нэ. Нэмэх сарай. За энэ дээр цахилгааны хэрэглээгээ тусад нь хяндаг болчих, тоолдог болчих юм бол их зүгээр. Одоо томоохон барилгуудаар бол цахилгааны ганц л тоолворт байдаг. Тэгээ энэ тоолвораас яг аль тоног төхөөрөмж нь ямар хэрэглээтэй байгаагаа бүрэн хянж чаддгүй. Бид нэр хянж чадахгүй учраас буцаагаад нөгөө цахилгаан хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүд дээр хэмнэлтийн арга хэмжээ авч чаддгүй. За одоо бид нар томоохон барилга, үйлдвэрийн барилга дээр үзсэн бол за танах агааржуулалтын сэнсэндээ за хэрэгжилж байгаа ноцоос ч юм уу хөдөлгүүр за үйлдвэрийн технологитой холбоотой хэрэгжилж байгаа том хөдөлгүүрүүд дээрээ гэсэн системүүдэд тухайн төхөөрөмжийнхөө нуунаас салбарлсан цахилгааны самбарууд дээрээ зөвхөн дотоод хяналтын тоолборуудыг суйрлуулад өгчих хэрэгтэй л дээ. Ингээд өгчин бол та нийт авж байгаа цахилгаан эрчим хүчээ 100% гэж үзэх юм бол яг хэдэн хувь нь танаа үйлдвэрийн барилгын ахуйн хэрэглээнд хэдэн хувь нь зайлшгүй байх үйлдвэрийн авалтыг технологитой холбоотой том тоног төхөөрөмжөндөө зарцуулж байгааг мэдчих юм бол та энэ дээр хяналтын арга хэмжээ авах боломжтой болчихно. За ер нь та барилга дээр эрчим хүчийг хэмжих юм бол жилийн турш дотоод орчны агаарын температур 5 тухтай буюу за хүнд бол 5 тухтай байх нь үйлдвэрт бол үйлдвэрийн горим алдагдахгүй байх нь. За жишээ нь бол ноос ноолын үйлдвэр бол чиглэг өндөртөө 85 градусын чиглэгтэй ч юм уу. Тэгэхээр таны дотор агаарын чанар бас барилгач эрчим хүчний хэмнэлт дулаан алдагдaltaа шууд холбогдох учраас үйлдвэрийн процесс нөлөөлөх нь. За дээрэс нь эрчим хүчний хэрэглээ болон ашиглалтын зардал маань мэдрэхтгүй буурж ирнэ. За хэмнэлттэй тоног төхөөрөмж суйрлуулад энийгээ та хянж сервисээ сайн хийж чадах юм бол хэрэглээний хувьд хялбар болж өгнө. За дээрэс нь одоо юу гэдгийг ашиглалтын үед гарч ирсэн яг альва асуудал таныг зовоох байх нэ.
За эрчим хүч хэмнэхийн ач холбогдол гэх юм бол хамгийн эхлээд бид нэр эрчим хүчний хэрэглээгээ бууруулах замаар эрчим хүчний маань үр ашиг нэмэгдэж байна. Энэ нь таны ашиглалтын зардлыг бууруулад буцаагаад барилгыг чинь болоод тухайн барилгатойгоо тоног төхөөрөмжүүдийг чинь насжилт уртсна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо яг үйлдвэрийн горин ингээд байнгын ингээд тогтмол биш доголдолтой заримдаа их заримдаа бага ажилтдаг. За барилга болон эрчим хүчтэйгээ холбогдоод тогтмол бус барилга дээр бол тоног төхөөрөмжүүдийн илүүдэл хоргод харьцангуй өндөр байдаг юм байлээ. За энэ бүхний шийдчих юм бол танаа барилгаас ялгарч байгаа хүлэмжийн хий багасна. За мэдээж хүлэмжийн буурчих юм бол байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл маань багасчихна. Мөн та эрчим хүчний хэмнэлттэй барилга төлөвлөсний ач холбогдлын нэг нь бол ногоон зээл тусламжинд хамрагдах бас нэг нөхцөл боломж бүрднэ. За ер нь энэ бүхнээс гадна бас нэг чухал зүйл гэх юм бол бид нэр ер нь хойч үедээ үеийнхэн хэрэгцээг хангах боломжийг нь алдагдуулахгүйгээр одоо өнөөдрийнх нь хэрэгцээг хангахыг л хэлж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар хойч үедээ л эрчим хүчний их үүсвэртэй буюу устдаа, дулаантай, цахилгаантай нь үлдээхийн тулд өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, хэмнэх шаардлагатай юм аа. За баярлалаа хамаа сайхан захирлаа. Дараагийн танилцуулгыг бид нэр техникийн үед бэлтжих хооронд мэдээж хэрэг оролцогчд маань бол асууж шодруулах зүйлээ чатан дотор нээлттэй бичээрэй гэж бид зарласан байгаа. За тэр хооронд манай GGGI мэрэгчлэн төлбөрийн зүгээс яг хангас сайхан захирлын саний танилцуулгатай холбоотой ганц нэг асуулт шодруулга явуулъя. Маа захирлаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Би нэг юм асуу гэж байна. Ялангуяа манай энэ оролцогчд маань сонирхож байгаа нь хоёр төрлийн хүн байгаа. Нэг нь болохоор шинээр байшин барих гэж байгаа. Дараагийн нэг томоохон бүлэг хэсэг нь одоо байгаа барилгынхаа эрхлэлийг өөрөөс хийдэж мөнгөийг ийм нэг хоёр бүлэг хүмүүс байна. Яг мэдээж дөрөв хэлсэн анханасаа ингэ зөв төлөвлөөгүй бол зардал илүү гарнаа. Яг одоо бидний ялангуяа үйлчлүүлж байгаа газрууд бол одоо байгаа барилгаа ингээд дулаалах илүү барилгын ертөнц нүүр ашгийг дээшлүүлэх юм сонирхолтой хүмүүс байна. Энэ дээр ямар одоо зүйлийг нэгдүгээр анхаарах хэрэгтэй гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарх нь энэ барилгын халаа дагаас илэрхийлэх гэдэг зүйл байгаа. Энэ нэлээд олон газар орхигддог. За ялангуяа үйлдвэрийн барилга эсвэл одоо нэг амны сууцтай зөвшөөрөл аваагүй эсвэл улсын комиссаар ордгоо энэ төрлийн барилгууд дээр энэ асуудал бол нэлээд орхигддог. Хүмүүс зарим хүмүүс бол дулаалгаа хийнэ гэдгийг ойлгосон боловч эргээд нэг халаа дагаас илэрхийлэлтэй бас орхигдуулаад идэг. Энэ талаар бас нэг нэмэлт мэдээлэл өгч байна. Тэгэхээр шинэ амны орон сууцаас эхэлчихлээ. Тий. За шинээр амны орон сууц ч юм уу жижиг юм барилга төлөвлөж байгаа бол заавал эрчим хүчний хэмнэлттэйч бай хэмнэлтгүүцээ тэр дотор амьдарч байгаа хүн 5 дахь хэрэгтэй шүү дээ тийм. Тэхийн тулд мэдээж тэр хүн аль болох дулаан алдагдaltaгүй байхыг зорих ба. Тийм учраас яг одоо үгдийн зураг аль болох нэг зөв газраар нь зурулмаар юм байлээ. За дээрээс нөгөө барилгын тухай хуулиараа нэг айлын орон сууц буюу 600 м², дээрээс нь 9 м-ээс доош байх юм бол заавал тусгай зөвшөөрлөг зурулах хэрэггүй, улсын комист өгөх хэрэггүй те. Та өөрөө зураад өөрөө бариад өөрөө амьдрахад ерөөсөө нээлттэй аа. Гэхдээ энэ буцаага таны өмч, таны аюулгүй байдал, эрүүл ахуй тав тухтай шууд холбоотой учраас одоо интернетээр хайх юм бол хуучин нэг нүүбийн хүрээнд ч эрчим хүчний хэмнэлттэй гэсэн нэг хит хитийн янзын зургууд баг өнгөө байдаг шүү дээ. Тийм зургууд ч юм уу магадгүй эсвэл зураг төслийн компани тавьдаад эрчим хүчний хэмнэлттэй зураг зурулж. За буцаагаад барилгаа барихдаа та хамгийн гол нь яг тэрийг эхнээс нь дуустал хариуцаад барих ур чадвартай мэдлэгтэй, сэтгэлтэй хүнийг олж бариулах нь хамгийн чухал. Яг үг гэхээр зураг маань сайн игдчихдэг. Барилга дээр түрүүний миний тайлбарлсан гэсэн одоо юу гэдгийг нэг бол мэдлэг ур чадваргүй те, нэг бол хандлага нь жоохон нэг сайн биш хүн барьчих юм бол барилга маань айгүй чанаргүй болдог л да. Ялангуяа нэг айлын тийм жижиг амны орон сууцуудыг бол ер нь бол өнөөдрийн бидний бие чадна гэж нэрлэдэг байгаа хүмүүс барьцдаг те. Тэгээд яг энэ кейсүүдээр би банкудтай хамтраад 19 оноос хойш энэ GIZ төлбөрөнд нэлээд олон хавартарч хөндлөнгөө аваад итгэсэн. Энэ дээр юу харагддаг вэ гэхээр түрүүний миний тайлбарлсан дулааны гүрийн алдагдлууд буюу далд ажлуудаа дандаа нүднээс далд учраас
жоохон сэтгэлгүй буруу бодлоо ичдэг. Буцаагаад энэ дээр ойлгосон. Тэгэхээр нөгөө нэг энийг бариулж байгаа иргэн маань өөрөө энэ дээр хяналтыг аягүй сайн тавиад би яг юун дээр хянах уу гэдгээ өөрөө бас сурч мэдчихэд энд бол нэг цаг орохгүй шүү дээ тий. Ямар ч гэсэн тайлбарлуулаад нэг гол поинтуудаар нь анхаарал авчих юм бол асуудал болчихно. За дээрэс нь амны орон сууцсан дээр бас хэмжилт хийж байгаа. Хитрхи битүүмжлсэн байрлалууд дээр нэг айлах бүр хүртэл 75% чиглэлтэй хүүхдүүд нь хөлөрцөө өөртөө хөлөрцөн. Тэгээ тэрийг болохоор айгүй гоё дулаахан гэж ойлгоцсон. Гэхдээ байнга тийм чигтэй байх юм бол хэцүү шүү дээ. Буцаагаад энэ чиг гэх юм бол хүний уушиг эрүүл мэндэд эргээд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр агаар сэлгэлтийн системийг заавал тусгуулах хэрэгтэй. Гэхдээ заавал мэдээж өсөлтөг өндөртөө механик гэхээсээ илүү тодорхой хэмжээнд оруулаа хаачдаг систем байсан ч болно. Эхний удаадаа тийм. За үйлдвэрийн барилга тийм. Ер нь яг хуу ашиглалтанд орсон байрлалууд дээр арга хэмжээ авах нэлээд хэцүү. Сая би өнөөдөр гэхэд л нэг тэрэлжид бай хамралтын газрын зургийг үзээд дүгнэлт гаргалаа л да. Барилга нь баригдсан юм байна. За тэгээд одоо нөгөө халахгүй байгаа юм байна. Яагаад халахгүй байгаа вэ гэхээр нэгдүгээрт 2011 оны зураг маш алдаатай. Нөгөө нэг барилга архитектурын зургийн дотор 2 3 зүгээр ингээл хамгийн алдаатай байж болох зургийг хийсэн. За дээрэс нь тэр зургийг захиалагч уншиж мэдэхгүй учраас шууд тэр зургаар барилга угсралтаа хийсэн. Тэгээ халаалтын системээ угсраад 100-50 гол барилга маань халахгүй үйл ажиллагаа нийцэх гэдэг. Одоо энэ дээр буцаагаад захиалагч дээр ямар санхүүгийн одоо хүндрэл учирч байгаа вэ? Нэгдүгээр тэр халаалтын 100-аа уршаа захиа шинээр бүтээр нь сольж байгаа. За дээрэс нь түрүүний миний ярьсан гэсэн буудлын барилга 100% өдөр болгон хүнтэй авахгүй шүү дээ. Хэрэлжтэй юм чинь. Ажлын одоо эхний 1, 2, 3 дахь өдөр ер нь бол хоосон шахуу. Энэ дээр зарим өрөө хүнтэй гэж байгаа. Энэ дээр нөгөө горим тохируулга хийгээд зарим өрөөгөө халаагаад зарим нь арай нэг бага температурт ашиглалтын зардлаа хэмнээ бууруулж ихээр анхнаасаа тийм автоматжуулсан систем бог тусгаагүй учраас бас авдагталтай ийм асуудал үүсэж байгаа. За дээрэс нь та ашиглаж байгаа барилга дээр арга хэмжээ авъя гэвэл дулааны эрчим хүч танай барилга дээр өндөр хэрэглээтэй юу, цахилгааны эрчим хүч өндөр хэрэглээтэй юу гэдгийг харж агаад хэмнэлтэд зөв дараалтаа хэлэх хэрэгтэй л дээ. Яг бол бид нар барилгад дулаалж олон. Гэхдээ хүүтэн горимтой барилга үйлдвэрийн барилга гэдэг. Одоо би жишээ нэг барилга дээр очиод аудитыг очиход бол хинт нэг хүүтэн зур хоосон сэндвичийн барилга дээр үйлдвэрийн тамд хөрөмжтэй ажилласан. Тэгэхээр тэндээ бид нар тэр барилгад дулаалах шаардлагагүй байна шүү дээ. Зориулт нь угаасаа тийм барилга учраас. Тэгснээс бид нар тэн дээр цахилгаан хэрэглэж байгаа тоног хөрөмж дээр нь эрчим хүчний аудит тэгээд тэн дээр хэмнэх зөв тий. Тэгэхээр таны барилга ямарын тэг хэрэглэнээсээ бид нэр юун дээр хэмнэлтээ арга хэмжээ аваад хэдэн төгрөгийг зарцуулаад тэр хугацаанд өртгөөнөхгүй цаана гарч байгаа үр ашиг үр нөлөө юу вэ гэдгээ эренбилж агаад арга хэмжээ авах нь бол илүү бодиттой болно гэсэн. Хэрэглэгч маань өөрөө нэг хэмнэлтийн үр шимээ мэдрэх нь шүү дээ тий. Өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг эхлээд эренбишлэх юу хэрэгцээг эхлээд ойлгох юм байна тий. Тэгвэл нөгөө нэг дулаалгал юм бол сайн гэж ямар шаардлага бол үйлдвэрлэлээ дулаалаад нэгдэж шахна шүү дээ тий. Бид дахиад энэ дараагийн эртглийн дараа бас хэн панел хэлцүүлэг аван тэрэн дээр бас та бүхний зүгээс асуух байвал чатан дээр бичээрэй. Үгүй бол би одоо өөрийнхөө хүссэн асуултыг асуугаад Тодруулаад явъя та. За дараагийн танилцуулах эксперт маань би Incorporations Mongolia компани захирал Мандарба. За та танилцуулга хийх болно. За сайн байцгаана уу? Бүгдэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө эхлээд компаниа нэг товчхон танилцуулах нь зөв баха. Би Incorporations компани явд хамгийн анх 2008 онд Александр Бисони гэдэг Италиан Шанхайд байгуулсан. За тэгээд бид болохоор доктортой хөгжлийн шийдэлд мэргэсэн инженерийн мэргэжилтэн материалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгаа. За бидний эрхэм зорилго болохоор үйлчлүүлэгчдийнхээ төслийг байгаль орчин нийгэм эдийн засаг гэдэг энэ доктортой хөгжлийн тулгуур 3 баг нь байгаа. Эдгээр 3 багнаар дамжуулан нөлөөллийг сайжруулад төслийг тань өндөр чанар бүхий хөрөнгө оруулах болгон хувиргах зорилготой юм аа. За бидний үйл ажиллагаа явагдах салбар хамрах хүрээний хувьд болохоор мэдээж барилга байгууламж орсон бүхий салбарууд орж байгаа. Жижиглэн худалдаа албан газар зочид бодол боловсролын байгууллага орон сууц эмнэлэг үйлдвэр холимог гэх мэтчлэн.
За хамрал хүрээний хувьд том хотгоноос нь ахуулаад амралт цугаалгын газар, кампус, барилга байгууламж, дотоод засал хүртэл орох боломжтой. За тэгэхээр баригдсан байгаа барилга, за эсвэл одоо том үйлчилгээний газар те нэг одоо объект гэх юм уу нэг одоо метр квадратыг түрээсэлж байж байгаа барилгууд бол бас үйлчилгээ авах боломжтой гэж ойлгож байна. За үйлчилгээний хувьд болохоор дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Нэгдүгüүрт нь доктортой инженерчлэлийн зөвлөгөө. За энэ дэр нь болохоор ногоон барилгын одоо гэрчилгээжүүлэлт, барилгын загварчлал, доктортой дизайны шийдлүүд, барилгын эрүүл ахуйн шийдлүүд. За тэгээд доктортой хөгжлийн тайлан бод болох ESG болон GRESB судалгааны үнэлгээ. Хоёрдугаарт нь болохоор барилгын материалын шийдлүүд. За энэ дэр нь болохоор барилгын бодит цагийн хяналт, за эрчим хүч байж болно, дотоод агаарын чанар байж болно, дулаан байж болно, ус байж болно. Гүйцэтгэлийн шинжилгээ ба тайлан, портфолио хяналт, автомат удирдлагын систем. За гуравдугаарт нь барилгын гүйцэтгэлийн үнэлгээ. Төслийн байршил буюу сайт дээр тест болон тохируулга хийх, дотоод агаарын чанар байж болно, акустик байж болно, одоо гэрэл байж болно тийм. За тэгээд эрчим хүчний аудит, сайтын гүйцэтгэлийн баталгаажуулалт, хамгийн сүүлийнх нь доктортой материал буюу ногоон материалын зөвлөгөө. За энэ дээр нь болохоор бүтээгдэхүүний нийцлийн том, cloud system суурилсан материалын менежмент, бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ, за тэгээд тендерийн болон техникийн бичиг баримтын зөвлөх үйлчилгээ гэсэн одоо үйлчилгээнүүд маань явж байгаамаа. За тэгээд бидний хувьд болохоор ойролцоогоор хамгийн багадаа 5-аас 15 жил ажилласан гадны экспертүүд маань болохоор манай одоо бүх үйлчилгээнд дээр бол ажилладаг байж байгаа. За тэгээд байршлаас үл шалтгаалаад бид нэр ойролцоогоор за нэг 50 улс 170 хотод за доктортой байдлын гүйцэтгэл болон доктортой одоо инженерчлэлийн зөвлөгөөг өгөөд ингэж явж байгаа компани байж байгаамаа. За тэгэд өнөөдрийн сэдэв болохоор ерөнхийд нь би болохоор за ногоон барилга гэж юу вэ гэдэг талаар та хэдэд ойлголт өгөө. Ерөнхийдөө ногоон барилга гэдэг одоо сүүлийн ялангуяа нэг 4 жил бол бүр маш их яригдчихэж байгаа. За тэгээд ногоон барилгыг болохоор заримдаа доктортой барилга гэж одоо нэрлэгддэг. За ер нь бол улс орон болон өөрсдийн гэсэн одоо ногоон барилгын тодорхойлттой байдаг. Монгол улсад болохоор харахан байдаггүй. За тэгээд дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс болохоор ногоон барилга гэдэг нь төлөвлөлтийн үе шатнаас эхлээд угсралтын үе шат, за тэгээд ашиглалтын үе шат нь үе шат, за тэгээд нураах үе шат нь хүн болон байгаль орчинд ээлтэй тухайн орон нутгийн одоо цаг агаарын онцлог тохирсон ийм барилгыг хэлнэ гэдэг ч байгаа. За тэгээд ногоон барилгыг цогцлоодог маш олон элементүүд ерөнхийдөө байдаг. За тэгээд мэдээж төсөл тухайн барилга нь одоо онцлогоосоо шалтгаалаад, зорилгоосоо шалтгаалаад тэр бүх элементүүдийг заавалчгүй шингээх бол албагүй. За тэгэхдээ 4 гол элемент бол байдаг. За нэгдүгüүрт нь болохоор барилгын материал, хоёрдугаарт нь эрчим хүч, гуравдугаарт нь ус, дөрөвдүгüүрт нь болохоор эрүүл мэнд гэсэн эдгээр 4 гол шаардлага байдаг. За тэгээд яг уу гол онцлогуудыг ингээд нэгээр нь ангилаад үзвэл сая одоо хангаа захирал бол эрчим хүчний хэмнэлттэй гэдээ ярьсан тийм нэлээд дэлгэрэнгүй ярьчих шиг боллоо. Энийг бол за дүгнээд хэлэх юм бол за мэдээж эрчим хүчний хэмнэлтийг хэдүүлээтэй за сэргээгдэх эрчим хүчээр хийх юм бол мэдээж сайн. За газрын гүн байдаг юм уу, нар байдаг юм уу тийм салхины одоо сэргээгдэх эрчим хүчээр гэх юм бол сайн. Хэрвээ тэгэх боломжгүй байх юм бол за нэгдүгüүрт нь тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрчим хүчийг бол хэмж болно. За тэгэхээр нөгөө Energy Star A нэмэх, 2 нэмэх, 3 нэмэх ч гэдэг юм уу те. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь мэдээж эрчим хүчний хэмнэлттэй учраас одоо тэр үзүүлэлтүүдийг үзүүлдэг байгаа. Тэгэхээр тоног төхөөрөмжийн тусламжтай бол эрчим хүчийг бол хэмж болно. Хоёрдугаарт нь болохоор түрүү хангаа захирлээс автоматжуулалтын тусламжтайгаар бид нэр тоног эрчим хүчийг бол бас хэмж болно. За тэгээд нөгөө мэдээж LED гэрэл за тэгээд нөгөө нэг дулаан болон хөдөлгөөн мэдэртэйг инфраред гэрэлч байдаг юм уу те эдгээр одоо зүйлүүдийн тусламжтайгаар тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрчим хүчийг бол нэгдүгüүрт нь хэмж болох нэ. За хоёрдугаарт нь усны хэрэглээний хэмнэлттэй. За мэдээж усны хэрэглээ гэхээр бидэд саарл усыг гэдэг дахин ашигладаг байвал энэ бол хамгийн том хэмнэлт байж байгаа. За хэрвээ тэгэх боломжгүй болвол түрүүний хэлсэнчлэн
тоногдох хөрөмжийн тусламжтай гар усны хэрэглэний хэмнэлтийг хийх боломжтой. За жишээлбэл гар угаадаг угаалтуур дээр те за мэдээж хөдөлгөөн мэдэрдэг одоо их газрууд хөдөлгөөн мэдэрдэг бол сайн байгаа. Тэгэхдээ хөдөлгөөн мэдэрлэгээд ингээд нөгөө гараа доор нь ингээд бариад зогсохоор хүлгээд усч байгаа очдөг те. Тэрний оронд одоо бөмбөлөгтэй холигч ч гэдэг юм уу те. Одоо за манай нөгөө Монголд үзүүлсэн хамгийн анхны төсөл нь болохоор MMS ногоон барилга гэж байж байгаа. Зарим хүмүүс бол мэдэх бах. За тэрэн дээр жишээлбэл бөмбөлөгчтэй холигчуд ингээ байрлуулах юм бол гараа угаагаад ингээд одоо угаахад бол ямар ч юм ус баг байгаа нь мэдрэгдэхгүй. За харин аяа тосоо зогсоход бол ус нь бол нэлээд удаа дүүрдэг ч юм те. За тэгээд борооны усыг бол дахин ашиглах боломжтой болвол их сайн. За энэ дээр бол мэдээж хамгийн эхлээд төлөвлөлтнөөс эхлэх учраас те за тухайн барилгыг тухайн төслийг барьж байхдаа борооны усыг танк сөрлүүлээд өгөөд за тэгээд борооны усыг болохоор заавалчгүй ахын хэрэглээндээ биш за жишээлбэл гадна зөвлөг услах дээр те болвол ашиглах боломжтой. За тэгэхээр ойролцоогоор бид нэг 4-6 сарын хугацаанд гадна зөвлөгийг бол усалдаг. За тэгэхээр бид хэд энэ дээр одоо нэг юм уу хоёр юм шүүгчтэй тэрийг заавалчгүй юм те бүр амар сайн цэвэр байх шаардлагагүй одоо нөгөө гадна зүлэг услаханд бол ашиглах боломжтой. За тэгээд автоматжуулалтаар мөн шийдэх бол боломжтой. Тэгэхээр усны хэрэглээг болохоор бид хэрвээ амины орон сууц ч юм уу те заавалчгүй одоо саарл ус ашиглах боломжгүй тохиолдолд бол ингэ шийдэх боломжтой. За тэгээд дээрэс нь одоо бол янз янзын төхөөрөмжүүд гарсан байж байгаа. За нойлны усын хувьд болохоор энгийн одоо суултуур нэг даралтаар ойролцоогоор 6 литр ус урсгадаг. За тэгэхээр одоо 4 ч юм 3 ч юм уу те литр ус урсгадаг бол хэмнэлтүүдтэй одоо тоногдох хөрөмж бол зөндөө гарсан байж байгаа. За тэгээд дээрэс нь бас огт ус хэргэлдэггүй бисер гэж байж байгаа тийм. Хэрэгтэй 0. За тэгэхээр тийм бас тоногдох хөрөмж байж байгаа. Бас миний түрүүний хэлсэн MMS ногоон барилга дээр бол байж байгаа. Тэгэхээр огт ус хэргэлдэггүй энэ нь доор нь болохоор тухайн бисер дотор ингээд хүний биед хоргүй тийм бодисууд сурлуулад өгсөн байж байгаа. За тэгээд хүн одоо хөнгөнөөр бие засахад тухайн гадаргуу дээр бол огт тогтохгүй. Тэгээд тухайн ялгцыг бол цэвэрлээд ингэж уурсгачдаг. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар усны хэрэглээний хэмнэлтийг бол хийж болно. За дараагийнх нь бол хог хаягдлыг англи нь дахин боловсруулан ашигладаг байх шаардлагатай гэж байгаа тийм. За мэдээж бид нар тухайн барилга ашиглалтанд ороод хог хаягдлыг одоо бол баг ангилдаггүй газар гэж байхгүй болсон байх те. Гэртээ ч гэсэндээ бид нар одоо лаз, хунцар, сав за тэгээд уутаа ч юм уу ингэж ангилж ашигладаг болсон байгаа. За тэгээд мэдээж тухайн барилгыг барихаас өмнө за баригдчих явцад угсралтын үе шатанд бол бид нар бас тухайн хог хаягдлыг дахин ангилж боловсруулдаг байх шаардлагатай. Тэгэхээр одоо жишээлбэл яг угсралтын үе шатанд бол маш их хог хаягдл гарч байгаа тийм. Тэгэхээр төмрийн төмөрт нь за тэгээд картон цаасанд нь за гипсэнд ч гэдэг юм уу тийм. Эдгээр хог хаягдлыг бид нар барилга баригдахаас өмнө одоо барилга баригдаж явах угсралтын явцдаа ч гэсэндээ бид нар ангилаад дахин боловсруулдаг байх шаардлагатай. За дараагийнх нь болохоор дотоод агарын чанар сайн. Бид нар дотоод агаар гэхээр ерөнхийдөө нөгөө нэг гадаад агаар гэхээр те бид нар за бороотой, шороотой, утаатай байна гэдгээ мэддэг. Дотоод агаар гингуудл за нэг агааргүй байна даа л гэдгээ мэддэг те. Бидний нүдэнд харагдаж гарт баригддгүй маш олон тийм одоо холт бодисууд болов байдаг. Тэгэхээр одоо сүүлийн хэдэн жилүүдэд бол бид нар дотоод агаарын чанарыг шууд ярихаас одоо аргагүй болсон байж байгаа. Энэ нь болохоор хүний биеийн эрүүл мэндэд болохоор шууд нөлөөлдөг болов зүйлүүдийн нэг. Тэгэхээр нөгөө нэг агаар сэлгэлт за тэгээд барилгын материал за финишинг барилгын материал буюу яг одоо хүнд хүрэлцэж байгаа нөгөө нэг хевс шал тий одоо энэ тавилгуудаас маань TVOC буюу хорт нэгдэмтийн органик нэгдэл гэдэг зүйл ялгардаг. За тэгэхээр эдгээр ялгарлтын болохоор бид нэр мэддэггүй те одоо яг ингээд биднэрт яг яаж нөлөөлөд ийн гэдгийг мэддэггүй. Тэгэхээр эдгээр зүйлүүд нь бол хар тавдар үүсгдэг ч гэх юм уу ер нь хүний эрүүл мэндэд болохоор шууд нөлөөлдөг агаар учраас. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг хэрвээ бид нэр хэмжих боломжтой бол тухайн одоо хэмжих одоо төхөөрөмжүүдийг хэмжээд те байж байвал зүгээр. За боломжгүй байх юм бол тэр барилгын материалуудаа бид нар маш сайнаар сонгох
шаардлагатай гэж ойлгож байна. Тэгэхээр яг нь шууд яг нөгөө нэг хүрэлцдэг түрүүний хэлсэн дороож байдаг юм уу те одоо юуны цонхны чигчээс ч гэдэг юм уу тавилга зэрэг барилгын материалуудынхаа гарал үүслийг бол бид нар маш сайн мэдчих шаардлагатай. За дараагийнх нь түрүүний хэлсэн хоргүй ээлтэй барилгын материал ашигласан байх шаардлагатай. За энэ нь болохоор хүний эрүүл мэндэд бол шууд нөлөөлдөг байж байгаа. За тэгээд дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс болохоор мэдээж яг хоргүй ээлтэй барилгын материалын ийм жагсаалтууд бол гаргадаг. Тэгэхээр энэ дээр болохоор дандаа гарал үүслийн гэрчлэлгээгээр те эндээс энэ одоо юмыг аваа гэхээсээ илүүтэйгээр тухайн материалд маань яг юу шингэсэн байна. Материалд маань яг одоо ямар хорт бодис ялгаруулдаг байна. За энэ материалыг үйлдвэрлэхэд тухайн үйлдвэрлэгч нь хэрэг нүүрс хүчлийг ялгаруулсан байна. За тэгээд одоо жишээлбэл нэг материал Монголд байлаа, нэг нь Хятадд байлаа. Хятадаас авахад одоо 2 дахин хямдхан байлаа гэж бодоход бид нар бол мэдээж урдаас захийг бодно те. Яг л бид нар өөрсдөө үйлдвэрлэгч одоо орон биш учраас гэхдээ тухайн материалыг авахд ялгаруулж байгаа нүүрс хүчлийн хүртэл одоо нөгөө байгаль дэлхийд сөрөг гэж үздэг учраас хэрвээ тухайн материал маань яг адилхан материал Монголд байгаад арай жоохон үнэтэй хэрвээ бид нар боломжтой байх юм бол Монголоос авал илүү их тохиромжтой тий. Яагаад гэвэл бид нар нүүрс хүчлийн хийгээ бага ялгаруулад байна гэсэн. За дараагийнх нь барилгын төлөвлөлтийн үе шатнаас ихсэн угсралтын ажлын туршид хүн болон байгаль орчинд ээлтэй гэж байгаа тийм. Бид нар тухайн барилгыг барьчаад за яг гой ногоон барилга барьлаа гэд дууссан байгаа барилгад ороод амьдарч ажиллах нэг өөр. Тухайн барилгыг барьж явах явцад нь тухайн хүний одоо барьж байгаа барилгын ажилчдад эрүүл мэндийг бас яаж хангах вэ гэдэг маань нөлөөлнө тийм. За тэгэхээр одоо жишээлбэл яг барилга барьж байгаа явцад тоосчлт маш их үүсдэг. Тэгэхээр тэр тоосчлт болвол хүний бас нөгөө нэг уушгинд ороод яг тэр нөгөө хор тавтар үүсгдэг одоо бүхэл одоо хүчнүүд эрүүл мэндэд бол шууд нөлөөлж байгаа. Тэгэхээр тэрийг бол түр агааржуулалтын хоолойч үү юм те. Тэрүүгээр шийдэж өгөх. За тэгээд эсвэл бол барилгын одоо нөгөө шууд ингээд яваад ороход ядаж ин чихтэй нойтон одоо альчуур доороо дэвсэх ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг гутланд байгаа тэр нөгөө нэг одоо шороо тоос ялгарч байгаа зүйлүүд маань төр зуртаа ч гэсэндээ дарагдах те багасгах ч юм уу одоо эдгээр зүйлүүдээс маань хүртэл одоо шалтгаалдаг учраас бид нэр ногоон барилга гэдэг яг барилга барьж дуусчаад биш төлөвлөлтийн үе шатнаас угсралтын ажлын туршид ч гэсэндээ хүн болон байгаль орчинд аль болох ээлтэй байлгахыг бол хичээдэг. За тэгээд дээрэс нь тухайн барилгыг барьж явах явцад барьж байгаа газар нь жишээлбэлтэй одоо тэр хөрсийг бид нар дахин сэргийх боломжтой нөө боломжгүй байна уу тий. За тэгээд хэрвээ ан амьтан амьдардаг байх юм бол тэр ан амьтан энэ барилгаас болоод дайж чинь үгүй юу гэдэг маань хүртэл хамаатай. Тэгэхээр бид нар нөгөө нэг жоохон ч гэсэндээ байгаль дэлхийд нөлөөлөл бай жоохон ч гэсэндээ одоо эрүүл ногоон байх үүднээс одоо эдгээр бүх зүйлүүд хүртэл ордгоо гэж ойлгож байна. Тэгвэл мэдээж тухайн төслөөсөө шалтгаална л та тий. Төслийнхаа зорилго одоо төлөвлөлтнөөс шалтгаалаа заавалчгүй бүгдээрээ англи мэдээж тий хөрсөө бид нар дахин ашиглах уу яах вэ гэдэг боломжгүй. Тэгэхдээ энэ бол боломжгүй зүйл бол биш. Тийм болохоор аль болох одоо тэдгээр зүйлүүдийг ашиглаж өгч ивэл илүү сайн байгаа. За тэгээд тээврийн хэрэгслийн зогсоол хангалттай байх шаардлагатай. За энэ дээр болохоор ерөнхийдөө нөгөө худалдааны ч юм уу том байгууллагуудыг одоо ярьж байгаа. За тээврийн хэрэгслийн зогсоол хангалттай байна гэдэг нь за жишээлбэл худалдааны байгууллага тий одоо юу гэдэг чи 14 давхар ингээд үйлчилгээний байгууллага барьлаа гэж бодоход тухайн газар маань хэдэн хүн ажиллаж амьдрах вэ гэдгээс нь шалтгаалаад тээврийн хэрэгслийн зогсоол их бай гэсэн үг ердөөсөө биш. Тэгэхээр тэр одоо төсөл маань ямар байршилд яаж байж вэ? За тухайн яг локейшнаас байршлаасаа шалтгаалаад тухайн одоо 4 км ч юм уу 5 км радиус дунд нь ямар одоо нөгөө хүмүүс ашиглах боломжтой зогсоолууд байна. Тэгээ жишээлбэл хотын төвд талбай ажилттай байх юм бол талбай нэг зогсоол ч юм уу. Тэдгээр бүх 4 км 5 км-ийн радиусын зогсоолыг тооцоолж жагаад хідэн зогсоол энэ барилгад шаардлагатай байдгийг гаргаж өгдөг гэсэн. За тэгээд зөвхөн машин биш. За ундаг дугуй, скутер, за тэгээд цахилгаан машины цэнэглэгч гэдэг юм уу. Тэгээд эдгээр зогсоолуудыг хангалттай төлөвлөж өгч явах шаардлагатай. Энэ нь болохоор хүний эрүүл мэндэд болохоор сайнаар нөлөөлөөд за тэгээд мэдээж тухайн хэрэгслүүдийг одоо хэрэглүүлэх хүний эрүүл мэндийг дэмжих гэсэн ийм бодлого бас одоо
нөлөөлдгөө гэж хэлж болно. За ялангуяа нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол хангалттай байж байгаа шаардлагатай тий. Тэгэхээр одоо жишээлбэл талбай ойролцоо барилга байлаа гэж бодоход тухайн талбай ойролцоо барилга дээр 4 км-ийн радиус дунд ч байт юм уу 1 км-ийн радиус дунд хэдэн төрлийн автобус явж байна. Аль чиглэлээс явж байна гэдэг маань хүртэл одоо ордог тий авч үзэх шаардлагатай. Тэгэхээр бид нар одоо лаграас шууд талбай орох боломжтой юм уу? Түн аймагаас шууд талбай орох боломжтой юм уу гэдэг чинь ертөөсөө маш чухал гэж ойлгож байна. За тэгээд хэрвээ одоо жишээл нийтийн тээврийн хэрэгсэл явах боломжгүй газар байх юм бол нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол одоо төлөвлөж өгөх шаардлагатай. Тэгэхээр нэг хүн нэг машинаар явах уу, 10 хүн нэг автобусаар явах уу, тэгээд 40 хүн нэг автобусаар явах уу, бүгдээрээ яг адилхан нүрсчлийг ялгаруулдаг тийм. За тэгээ дараагийнх нь болохоор барилгын дотоод болон гадаад орчныг цогцоор шийдсэн байх ёстой. За мэдээж тухайн барилгыг дотоод барилгын болохоор лаг барилга барьчаад бид нар гадаад орчныг нь бол анхаарахгүй байх юм бол энэ маань ногоон барилга гэхэд жоохон олдолтой болчихно. За тэгээд ногоон барилгын гэрчилгээжүүлэлтээс шалтгаалаад за мэдээж тухайн төслийн онцлогоос шалтгаалаад мэдээж одоо шаардлагууд нь бол бүгд өөр өөр байж байгаа. Жишээлбэл лид гэрчилгээжүүлэлт дээр BDC буюу одоо хамгийн ихний шинээр баригдах байгаа төрөлтөр болохоор тухайн барилгын тухайн төслийн талбай нийт 30%-аас доошгүй хувь нь болохоор ногоон байгууламж байж ах шаардлагатай гэдэг заагаад өгсөн байдаг. За ногоон байгууламжинд болохоор зүлэг огт ордоггүй, зөвхөн навчид ургамал ордог. Яагаад вэ гэхээр навчид ургамал маань хүчил төрөгч ялгаруулдаг. Зүлэгнээс болохоор хүчил төрөгч ялгаруулдаг юм байна. За тэгэхээр ийм олон төрлийн одоо ногоон барилгын одоо элементүүд байдаг. Тэгэхээр мэдээж тухайн хүн амны орон сууц барих гэж чинь үйлчилгээний газар барих гэж чинь хаана барих гэж байгаа ямар одоо зорилготой барьж байгаа вэ гэдгээс шалтгаалаад эдгээр одоо элементүүдийг нэг нэгээр нь эсвэл олноор нь шингээж өгөх шаардлагатай байгаамаа. За тэгээд ногоон барилгын ач тус гэх юм бол ер нь бол түрүүн бас ангаа захирал дурдсан байгаа тийм зөндөө байж байгаа. За би бол ногоон барилгын одоо нөгөө гэж хэлэх юм уу тест үнэхээр хайгаад одоо дутагдaltaй талын нэг юм энэ олё гэх юм бол эхний ээлжийн зардал ялтч өндөр гардаг. Одоо өөр болвол тийм дутагдaltaй тал бол ертөөсөө огт байхгүй байж байгаа тийм. За одоо үйлчилгээний газруудын хувьд гээд ярих юм бол за ялтч эхний ээлжийн зардал за бидний тооцоолж яснаас бас тийм айхтар өндөр биш нэг тий 15-20% орчим уу ингээд өндөр гарлаа гэж бодоход бид нэр тэрийг яаж нөхөх боломжтой вэ гэхээр за мэдээж хамгийн эхлээд ногоон зээл тий. За тэгэхээр энгийн зээл ногоон зээл хоёрыг харьцуулах юм бол за магадгүй хүний зөрүүн ч юм уу эсвэл одоо зээлийн нөхцөл нь энгийн зээлээс бол хамаагүй одоо үр өгөөжлөө сайтай байж байгаа ногоон зээл тий. За эндээс бол бид ногоон зээлээ аваад за тэгээд тэрний эхний ээлжээ зардлаа бол нөхөх боломжтой. За тухайн барилга маань ашиглалтанд ороод эхлэхээр ашиглалтын зардлын хэмнэлтийг бол бид ярьж болно тий. За тэгээд усаа хэмнэж байгаа, эрчим хүчээ хэмнэж байгаа тохиолдолд бид нар за одоо өчнөө нарны панел ч юм уу тий ингээд усны хэмнэлт цаарлал ус ашиглаад ч юм уу эсвэл борооны усны танк тавьчаад бид нар ашиглалтын зардлын хэмнэлтийг бол тэг хэр ихээр тэр одоо сэргийгт эрчим хүч хэр ихээр одоо зарлалцыг төлөвлөсөн бэ тэр чинээгээр хурдан бол хэмнэх боломжтой. За заавалчгүй одоо юу гэдэг чи эрчим усаа бас одоо хэмнэхэ болий гэж бодоход ядаж хүний эрүүл мэндэд сайн байснараа бид нэр эрүүл мэндэд одоо зарцуулах мөнгнөөс маань энэ маань хэмнэгдэх боломжтой тий. За тэгээд бас мэдээж барилга маань ашиглалтанд ороход энгийн барилга ногоон барилга хоёрын бол үнц нь бол нэлээд өөр байна. За тэгээд хөрөнгө оруулалтуудад татах боломж бол бас нэлээд ихснэ гэж үзэж байгаа. За тэгээд ерөнхийд нь яг аваад үзэх юм бол ингээд 6 одоо барилгын ногоон барилгын өргөжийг ярьж болтын зэ хамгийн эхлээд мэдээж зардал түрүүний хэлсэн бид нэр ашиглалтын эхний зардал өндөр гарлаа гэж бодоход барилгын засвар үйлчилгээ ашиглалтын зардлыг бол ногоон барилга ялтчгүй бууруулна. За тэгээд үйл хөдлөх хөрөнгийн үнцний өсөлт бол их байна. За хоёрдугаарт нь болохоор эрүүл мэнд гэж байгаа. Эрүүл мэнд гэхээр бүхэл зүйл орох боловч шууд утгаараа ногоон барилгад хоёр зүйл ойлгож болно. Нэгдүгürt нь дотоод агаарын чанар, хоёрдугаарт нь барилгын материал. За тэгээд тэгснээрээ хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө, бүтээмж нэмэгдэнэ. За тэгээд эрчим хүч усны хэмнэлтийг бол бид нар мэдээж хэмнэлтийг бол бий болгоно. За хэрэглээг бууруулна.
За мэдээж байгалийн шавхагддаг нөөцийг бид нэр хөнж өгнө гэсэн үг. За дараагийнх нь болохоор материал байж байгаа. За мэдээж сайн материалаар барьснараа бид нар барилгын материалын одоо барилгын амьдралын хүчлэгийг бол уртасгана. За тэгээд дотоодоо гарын чанарыг бол сайжруулна. За ногоон барилгыг барьснараа бид нар бас нийгэмд бол нөлөөлж чаддаг байна. Одоо амьдралын чанар буюу well-being гэдэг зүйл ногоон барилгад ажиллаж амьдардаг хүмүүст бол одоо илүү сайжирт юм байлээ. За тэгээд тухайн барилга маань зөвхөн барилга гэлтгүй бид нар бас орон нутгийн дэд бүтцийн ачааллыг бас багасгаж өгнө. За хамгийн сүүлийнх нь болохоор байгаль орчин. За мэдээж хог хаягдлыг бууруулж экосистемийг дэмжинэ. За ингэснээрээ бид нүүрс хүчлэгийг бас бууруулнаа. За тэгээд ингээд дуртаад авах юм бол бас нэлийн олон юмнууд байгаа. Ерөнхийд нь томьёолоод болохоор ингээд барилгын өрөөгөжиг хэлж байгаамаа. За ингээд туслаа, баярлалаа. За нэгдүгээр захирал маш их баярлалаа. Сонирхолтой ганцхан ногоон барилга гэлтгүй бүр цаашаа доктортой барилга те бий болоход ямар шалгуурууд, ямар ач холбогдлын үйл хэрэгцээтэй байгаа талаар танилцуулсан. За манай өдөр мэргэжлээс өөрөөс чинь ганц нэг те тодруулах авч явах орон би дараагийнхаа хэлцүүлдэг. За баярлалаа. Баярлалаа. Түрүү өөрөө нэг тавчхан дурдаад өнгөрсөн. Миний яг асуудаг зүйл юу гэдэг вэ гэхээр мэдээж эрчим хүчний хэмнэлтгүй муухай байшин барья та гэж анхнаасаа хийж боддоггүй. Бүгд ногоон барилга гэдэг байна. Тэгэхээр одоо бидний яриад байгаа жирийн барилга түүнээс дараагийн шатны ногоон барилгын төлөнд очиход анхны хөрөнгө оруулалт ойролцоогоор мэдээж энэ харьцангуй асуулт те хэдэн хувийн нэмэлт зардал Монголын нөхцөлд гарч байгаа вэ? За барилгын том жижигээс гарах бах те. За нэгдүгээр их асуулт. Хоёрдугаарх нь өнөөдөр манай Монгол ногоон барилга барьж чадсан хүн үүнийгээ бизнесийн үүнийгээ дагуулад те бизнесийнхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхэд одоо гөрвүүлж чадчихна. Өөрөөр хэлбэл бусад оронд одоо юу гэх юм эцсийн хүчний ашиглалтын зардал хүнд учраас илүү түрээсэлж байна. Эсвэл маш богино хугацаанд түрээсэлж байна гэдэг. Маш олон давуу талууд үүсдэг тийм. Энэ маань Монголд бас энэ нөхцөл маань орчин нөхцөл маань бий болж чадчихна уу гэдэг дээр хоёр асуулт тайлбар хийгээд байна. За баярлалаа. Захны хэлжин хандлагаараа зардлын тайлбарлсан дээр зардлын тухайд бол бид нар ногоон материалын зөвлөгөө өгөөд за яг эндээс ийм түрүүний хэлсэнчлэн эндээс ийм ганц ирсэн юм аваарай гэж бол зөвлөгөө. Тухайн материалын одоо гарал үүсэл хаанаас одоо ямар үзүүлэлттэй нөхцөлүүд явж одоо байх боломжтой гэдгийг бол хэлдэг. Тэгэхээр яг тухайн одоо төсөл маань яаж хаанаас соорсон хийж гэнэ гэдгээс нь шалтгаалаад тийм бас их өндөр гардаггүй гэдэг чинь Монголд байгаа барилгуудын хувьд ойролцоогоор би нэг дундаж одоо хувь хэлгээд ойролцоогоор нэг 15-аас байгаа. За тэгээд энээсээ хэрвээ одоо сайн материалын соорсыг хийж чадах юм бол мэдээж бага байж болно. Өндөр байх юм бол энэсээ өндөр байж болно. Тэгэхдээ төлөвлөлтнөөс эхлээд за бид нар ногоон барилга барина төлөвлөж юм бол эндээс чинь бас мэдээж одоо тийм тахтрах зардал өгөх тийм. За тэгээд зардлын хувьд бол яг тиймэрхүү байж байна. За хоёр дахь асуултын хувьд болохоор Монголд болохоор ногоон барилгын бид нар болохоор Монголд байгаа ногоон барилгын дуртай одоо барилгын одоо зөвлөлтөж үзүүлдэг ганцхан компани жаа биднээс өөр компани байхгүй. Монголд 3 ширхэг ногоон барилгын гэрчлэгээ зөвлөлттэй компани байж байгаа. Барилга байж байгаа. За нэгдүгээр нь болохоор MMS ногоон барилга хийх гэрчлэгээ зөвлөлттэй. За хоёрдугаар нь болохоор Хаан банкны Хаан Power гэдэг IT гэж байгаа. Энэ болохоор энэ барилга маань ашиглалтанд орсныхаа дараа зөвлөлтөжилгээ аваад гэрчлэгээ зөвлөлтсөн бас тийм гэрчлэгээ зөвлөлтсөн. Гуравдугаар нь болохоор хамгийн ихний одоо Монголын ногоон барилга болохоор Edge гэдэг ногоон барилгын гэрчлэгээ зөвлөлттэй. Одоо энэ амны орон сууц гарсан бол байж байгаа. Энэ маань болохоор амны орон сууц учраас бидэд бол одоо бидэд бас зөвлөлтөжилгээ үзүүлэх болохоор яг сайн мэдэхгүй. За тухайн хоёр газрын хувьд гэх юм бол за MMS ногоон барилгын бол офисын барилга, офис агуулгах үйлчилгээний төв шоурум одоо барилга байж байгаа. За Монголын хамгийн анхны ногоон барилгын гэрчлэгээ зөвлөлт авснараа за нэр хүнд одоо бүх хэлцүүдүүд нь асар их өссөн. Тэгээд энэ дээр бол маркетинг, брендингийн одоо зардал одоо энэ нэр хүндийг бол бид нар бүр юугаарч бодлож болохооргүй их өндөр бол өсөж байгаа. Тэгээд та бас харж байгаа хэрэг мэдгүй байгаа хүмүүс баханаас судлаад үзээрэй.
Тэгээ Facebook page энэ бүх ерөнхийдөө байж байгаа. За тэгээд дээрэс нь бид нэр одоо нөгөө хэрвээ тогтвортой хөгжлийн 17 зорилт байгаа. Тэгээд тэднийг хэрэгжүүлж явдаг тогтвортой хөгжлийн тайлан хөтэлдэг бол бид нар дэлхийдээ ертөнцөөс нэг хэлээр ярьж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулалт авах гэж байгаа газрууд ч юм уу хамтран ажиллаж байгаа байгууллагууд ч гэдэг юм. Эдгээр зүйлүүдэд ямар нэгэн юм батлах бид нар шаардлага болчихж байгаа тийм. Жишээлбэл лид гэдэг юм бол USGBC-ийн вебсайт руу ороод манай барилга одоо ямар үзүүлэлтээр яаж авсан бүх нэг гарч ирж байна. Тэгээд одоо юу гэх юм ямар нэгэн хэвчүүгээр бүрдүүлээд мөнгө өгөөд ч юм уу ингэж гардаг зүйл биш юм чинь бас хэцүү зүйл учраас бүхий л талаараа одоо хөрөнгө оруулалтны хүндтэй маркетинг брендинг бол асар том боломжуудыг бол авчирч байгаа. За тэгээд дээрэс нь одоо манайх бас EBRT-гийн гэрэл зөвлөлийн компани байж байгаа. Тэгэхээр бас ер нь одоо яг ажиллаж байгаа газруудтай болохоор нууцлахын гэрээтэй ажилладаг. EBRT-гийн вебсайт руу ороод үзэх юм бол бас манайхаас үйлчлэгээ авч байгаа газрууд жишээлбэл хөрөнгө оруулалтаа тий одоо ногоон зээлээ авсан хөрөнгө оруулалтаа татсан гэсэн одоо мэдээлэлүүд бол зөндөө байж байгаа. Тэгэхээр одоо ер нь бол өргөж ингээд тий одоо өөр ашиг нь бол дуртад бол дуусахгүй байж байгаа. Тийм. За маш их баярлалаа. Сонирхолтой мэдээлэл байлаа. За дараагийн маань өнөөдрийн болон сүүлийн танилцуулга мэдээж хэрэг ногоон барилга, дуртай барилга чиг хандлага бол угаасаа дэлхийн хэмжээнд, үндэсний хэмжээнд ийшээ явж гээ. Нийшээ жишээлх юм бол хөл нийлүүлээ алхахад бизнесүүд, ялангуяа жижиг дунд бизнесүүдийн зүгээс ямар боломж байгаа, юуг анхааруул зүгүүрийн тал дээр манай хоёр эксперт танилцуулга хийсэн. Тэгэхээр үүний ардаас бол мэдээж харилцагчдын зүгээс, бизнесүүдийн зүгээс за тэгвэл бидний ногоон санхүүжилтийн ямар их үүсвэр, ямар боломж байгаа юм бэ гэдэг дээр их асуудаг. Тэгээд бид Худалдаа хөгжлийн банкныхаа ногоон санхүүжилтийн албанаас энэ тал дээр одоо оролцож байгаа тийм харилцагч нартаа мэдээлэл өгөөч гэж урьж байна. Эцэлч маань амар гоё оршилын хэлчлээ. Би шууд тэгвэл танилцуулганд орлоо. За Худалдаа хөгжлийн банкны зүгээс ерөөхдөө яг энэ чиглэлээр доктортой хөгжүүл болон доктортой санхүүжилтийн чиглэлээр нэлийн амбицтай зорилготой бол явж идэг. За 2050 он гэхэд Худалдаа хөгжлийн банк нь банкны дотоод болон зээлийн үйл ажиллагаанаас ялгаруулах одоо нүүрс зохицлын цэвэр ялгарлыг төв болгоно буюу одоо net zero ногоон банк болно гэсэн зорилготой явж идэг. За энэ нь яг юу гэсэн үг гэхээр мэдээж ямар ч үйл ажиллагаа явуулахгүй бол одоо ямар ч хүлэмжийн ялгарл бол гарахгүй тэлээгээд ямар ч одоо хөгжил дэвшил гарахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг нэг ясандаа бид нэр банк нь өөрөө ногоон зээлийн багцаа браун одоо зээлийн багц гэж ярьдаг тийм илүү нөгөө хүлэмжийн ялгарл гаргаад идэг тэр зээлийн багцаас дагуулад ногоон зээлийн багцынхаа одоо ногоон зээлийн багцын одоо хэмжээг үлдэгдлийг илүү их нэмнэ гэсэн ийм зорилготой л ерөнхийдөө явж байгаа гэсэн үг. За үүнийхээ хүрээнд 2030 он гэхэд банк нь 2 тэрбум $2 санхүүжүүлэлт доктортой санхүүжилтийн одоо бүтээгдэхүүн рүүгээ илүү их оруулна гэсэн явдаг. За үүнд мэдээж одоо ногоон зээлээс гадна нийгмийн шин чанартай зээлүүд бас багтж байгаа. За 2025 оноос эхлээд банк нь уур амьсгалын эрсдлийн удирдлагын хялтат байдлын систем буюу одоо түрүү жилийн 6 сард ISSB-гээс олон улсын одоо нөгөө STAUS-ыг баталсан бордоос нь одоо баталгаажуулсан IFRS S1 S2 буюу одоо STAUS S1 S2 гэсэн стандартуудыг банкнаа нэвтрүүлнэ гэсэн зорилготой явж байгаа. Энэ яг юу гэсэн үг гэхээр банк нь өөрийнхөө зээлийн багцсандаа за уур амьсгалын энэ зээлүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хэр их нөлөөлж байна. За түүн дээрээ үндэслээд цаашдаа бас яг энэ чиглэлээр өөрсдөө шийдвэрээр гаргах төвшөнд бас хүрх юм а гэсэн ийм зорилготой бол явж байгаа. За банк нь тэгвэл яг энэ чиглэлээр нэлээд олон зорилготой явж байгаа юм бол яг хизээнээс эхлээд тий одоо яг одоо байгаль орчин нийгмийн засаглал болон доктортой санхүүжилтийн чиглэлээр илүү хөтөлбөр анхаарч эхэлсэн байх гэхээр аль 2012 оноос ер нь эхэлсэн байдаг. За 2012 онд банк FMO буюу одоо Нидерландын хөгжлийн банктай хамтраад банкндаа анх удаа ер нь Монгол улстай анхдагч байгуулахаараа байгаль орчин нийгмийн засаглалын системийг одоо зээлүүд дээрээ үнэлэх тэр системийн тогтолцоог бол анх нэвтрүүлж эхэлсэн. За түүний дараагаар болохоор банк анх удаа 2023 онд банкуудын холбооны дэргэдэх доктортой санхүүжилтийн санаачлага гэдэг одоо бол доктортой санхүүжилтийн холбоо NGO төрийн бас байгууллага болсон байгаа. За тэр санаачлагыг банк анх тавьж ирснараа бас илүү онцлог. Анх бас ногоон доктортой санхүүжилтийн форумыг бас зохион байгуулжсэн гэдэг. За сүүлийн үеийн хамгийн онцлог бас одоо үйл явдлуудын
нэгээс дурдах юм бол 2020 онд Хөдөлгөөн ажлын банк нь урамсгалын ногоон сангийг тэмцэлсэн байгууллага болсон. За энэ нь биднэрт яг ямар давуу талыг илүү өгөөд байна гэхээр банк одоо урамсгалын ногоон сан болон бусад олон улсын байгууллагууд хөгжлийн одоо ногоон сангуудаас хамтын санхүүжүүлэлтийн механизмаар урамсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон тус нөлөөлөлт одоо тасан зохицох чиглэлийн төсөл хөтөлбөрүүд дээрээ зориулаад нэг төсөл хөтөлбөр болгон дээр 250 сая доллар хүртэлх санхүүжүүлэлтийг татах ийм эрхтэй болсон гэсэн үг. За Монгол улстай болохоор яг Хөдөлгөөн ажлын банкнаас өмнө Хасбанкаас яг ийм эрхийг авсан байдаг. Гэхдээ Хасбанк болон TTB хоёрын ялгаа нь яг энэ тал дээр юу вэ гэхээр Хөдөлгөөн ажлын банк нь илүү corporate банк гэдэг утгаараа 250 сая доллар буюу арай жоохон том хэмжээгээр бол итгэмжлэлээ батлуулсан байдаг. Хасбанкны хувьд 50 сая доллар хүртэлх буюу илүү жидүүрөө чиглэсэн одоо итгэмжлэлийг батлуулсан гэдгээрээ арай жоохон ялгаатай байдаг. За банк нь нэгдсэн үндэсний байгууллагаас та бүгдийн бас мэдж байгаачлаа нийт 17 төтөртэй хөгжлийн одоо зорилтуудыг баталснаас слайдн дээр одоо харагдж байгаачлаа 4 төтөртэй хөгжлийн зорилтуудыг илүү төлхөө авч үзээд үйл ажиллагаанд нэвтрүүлнэ гэсэн зорилготой урт хугацааны стратегтэй явж байдаг. За үүн чанартай боловсролыг дэмжих гендрийн эртэш байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах. За ерөнхийдөө банк өөрийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд нэлээд хэдийн их сургуулиуд болон одоо сургуулиудад 10 жилийн сургуулиудтай харилцаа холбоотой үйл ажиллагааны дэмжих зорилгоор бас дэмжлэг үзүүлээд бол явдаг. За тэгээд гендерийн эрхтэйч байдлыг хангах гэсэн зорилгын хувьд болохоор банк 2019 онд гендерийн эрхтэйч байдлыг хангах чиглэлийн одоо бодлогоо боловсруулад, холбогдох заавраа боловсруулаад, за энийг одоо ч эсэргээрээ хөгжүүлээд явж байгаа. За гадна талдаа харилцагчдаа зориулсан бас чиглэлээр эмэгтэй бизнес эрхчлөлтийг дэмжих зээлийн бүтээгдэхүүнээ анх 2021 оны 11 сард зах зээл дээр нэвтрүүлээд өдийг хүртэл ерөнхийдөө амжилттайгаар харилцагч нартаа санал болгоод явж байна. За эдийн засгийн өсөлтийг дэмжих гэдгээр угаасаа ойлгомжтой баг тийм одоо нөгөө банк өөрийн бизнес үйл ажиллагаагаараа үүнийг бол дэмжиж байгаа. За тэгээд уур амьсгалын ногоон сангийн одоо итгэмжлэгдсэн байгууллага болсноороо мөн харилцагч нартай бизнесийн ногоон зээл санал болгоод одоо өөрсдийнхөө харилцагч нарынхаа байгаль орчин нийгмийн асуудлыг илүү шийдвэрлэх чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжснээрээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр бас тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж явж байгаа гэж бол харж байгаа. За зээлийн бүтээгдэхүүнүүдийн хувьд яг төтөртэй санхүүжилтийн зээлийн бүтээгдэхүүнүүд дараах бүтээгдэхүүнүүд байна. Бизнесийн ногоон зээл за үүнд болохоор мэдээж одоо томоохон байгууллагууд хамрагдах боломжтой, жидүү байгууллагууд хамрагдах боломжтой. За мөн яг одоо нөгөө SME сегментийн бизнесийн орлоготой бас хувь хүн ерөөхдөөс хамрагдах боломжтой. Үнэхээр бизнесийн орлогын хөтөлж чадчихвэл тэ. За бизнес эрхлэлийг дэмжих зээл маань болохоор бусад банкудтай харьцуулахад юугаараа илүү онцлог ялгаатай вэ гэхээр банк нь corporate SME сегментээс гадна бас мөн одоо SME сегментийн буюу бизнес орлоготой хувь хүн бас энэ тус зээлд хамрагдах боломжтой гэдгээр бол бусад банкудаас бол ялгаатай. За мөн харилцагч нарынхаа одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах төсөл хөтөлбөрийг одоо илүү эрэлтийн хүрэнгийн санхүүжүүлэх зорилгоор ногоон шугамын зээлийг анх одоо энэ жилийн 3 сард байна уу тий анх зах зээл дээр нэвтрүүлээд одоо харилцагчтай бас амжилттай санал болгоо явж байгаа. За өмнө жилийн 100 зээлийн баталгааны агенттай хамтраад бизнесийн ногоон зээл зах зээлээр нэвтрүүлсэн. За энэ бол зөвхөн одоо жидүү сегментүүд илүү хамаатай жидүү байгууллагаар орох хэвээр. За мөн иргэдтэй зориулсан хэрэглээний ногоон зээл бас санал болгож үүнд зөвхөн нөгөө эрчим хүчний эмнэлэгтээ эсвэл хүсний эмнэлэгтээ бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэдгээс гадна цэвэр тээврийн буюу одоо эко автомашины зээлээс санал болгож энэ жилээс банк нь одоо эрчим хүчний эмнэлэгтээ амны орон сууцын зээл болон эрчим хүчний эмнэлэгтээ орон сууцын зээлүүдийг анх зах зээл дээр нэвтрүүлснээр илүү онцлог байгаад байгаа. За энэ зээлүүд дээр одоо хэрхэн банк ерөнхийдөө яг ногоон гэж шалгуур үзүүлэлт нь яг ногоон зээлийн шалгуур үзүүлэлт яг ямар байдığım бэ? За тэгээд яаж одоо ерөнхийдөө зээлээ үнэхээр ногоон байна үгүй байна гэдгээ яаж таньж мэдээд үүн дээр бүртгүүлжүүлэлт болон тайлан мэдээгээс яаж одоо бэлтгэдэг вэ гэдэг дээр банк 2021 оны 4 сард өөрийнхөө одоо дотортой санхүүжилтийн хүрээ гэж баримт бичгээ боловсруулад за энэ баримт бичиг нь болохоор Монгол Улсын 2019 онд анх
боловсруулагдаад батлагдсан ногоон төгсөн ном дээр үндэслэн баримт бичиг болоод за олон улсын зэрлэгч тогтоогч Moody's байгууллагын ESG буюу байгууллагын нийгмийн засаглалыг хариуцсан агентлагаараа одоо хөндлөнгийн аудит хийлгээд мөн бас баталгаажуулсан байгаа. Тэгэхээр нэгэсэндээ олон улстай болон гадаадын зах зээл дээр аль талдаа ер нь бол баталгаажуулаад одоо баталгаажуулсан баримт бичиг гэж хэлж болно. За энэ баримт бичиг маань слайдн дээр харж байгаачлаа ногоон зээлийн ангиллууд болон нийгмийн шин чанарын зээлийн ангиллуудаар бол хуваагддаг. За ногоон зээлийн ангиллалтаа бол нийт 7 ангиллал байдаг. Сэрээд эрчим хүч, эрчим хүчний хэмнэл, цэвэр дээр, бохирдол багтаа эрчим хүчний үйлдвэрлэл. За доктортой явдаг аж ахуй, газар ашиглалт, биологийн төрөлцөл, ногоон барилга, мөн доктортой ус ба хог аялал гэсэн ногоон нийт 7 ангиллал байгаа. Нийгмийн шин чанартай зээлийн ангиллуудын хувьд болохоор орлогод нийцсэн дэд бүтэц, орлогод нийцсэн орон сууц, нэн чухал үйлчлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон жидүү болон бичил аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх. За энэ жидүү болон бичил аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэх гэсэн англи дээр миний өмнө дурсан эмгтэй зээлийн бүтээгдэхүүн бас ороо явчихж байгаа. За ногоон зээлийн шалгар үзүүлэлтүүдийн ангиллуудыг илүү их дэлгэрүүлээд нэг бүрчлэн яг хэрэгцээтэй гэсэн товч байдлаараас мэдээлэл хүргүүлэхэд за англи тус бүр нэр нь сэрээд эрчим хүчнээс эхлээ сэрээд эрчим хүчний хувьд болохоор за үүн дээр мэдээж илүү одоо байгууллагууд ч гэсэн байж болно ирээд хувь хүн ч гэсэн ерөөхдөө бас хамрагдах боломжтой. Байгууллагын хувьд гэх юм бол магадгүй одоо жидүү байгууллага маань өөрийнхөө үйлдвэр дээрээ за эсвэл офисны барилга дээрээ яг мэрэгжлийн эрчим хүчний одоо эско байгууллагаар ч юм уу те эрчим хүчний одоо нарны панел суйрлуулах мэрэгжлийн тооцооллыг хийдэг байгууллагатайгаа гэрээ хэлцээр зураад за тооцооллоо хийлгээд үнэхээр дээр нь үйлдвэрийн дээр нь тэ жишээлбэл одоо нарны панел суйрлах боломжтой бол энэ чиглэлээр суйрлуулна гэж яваад үүн дээр зээл хүсээд ороод ирэх юм бол манайх энэ ангиллаараа зээлэнд хамрагдуулах боломжтой гэсэн. За нарнаас гадна ус одоо салхин их усүрээс бас эрчим хүч авах гэсэн эрчим хүчээ одоо аваад зөвхөн одоо нөгөө нэгдсэн сүлжээнээс 100% хамааралтай байхаасаа гадна нөгөө оф грид буюу хараат бус эрчим хүчний их усүртэй бас байх чиглэлийн төсөлтөрүүдийг бид нэр энэ зээлийн ангиллаараа ерөөхдөө дэмжиж өгч байгаа гэсэн. За үүн дээр мэдээж тэгээд жидүү байгууллага хувь хүнээс гадна томоохон одоо хөтөлбөрүүд дээр бидгээд бас дэмжлэг үзүүлнэ гэж бол явж байгаа. Одоо нарны томоохон цалхаан станц гэдэг ч юм уу цалхаан станцууд бас үүн дээр хамаарна. За дараагийн ангиллын хувьд болохоор бохирдол багтаа эрчим хүч гэж явж байгаа. Үүн дээр хог аяллаас эрчим хүч үйлдвэрлэх байгууллагууд байж болтын. За эсвэл бүр үйлдвэрүүд байж болж байна. За эсвэл заавал нөгөө тухайн одоо энэ тусдаа энэ чиглэлээр явуулж байгаа үйлдвэрүүд гэхээс илүү хог аяллаас эрчим хүч үйлдвэрлэдэг одоо байгууллагуудын нийлүүлэлтийн хаанилтын сүлжээнд дэх одоо жидүү байгууллагууд маань бас тус ангиллалт бас бүрэн хамрагдах боломжтой. За байгалийн хий, био төрөл болон хүлэмжийн хялгал багтаа бусад төрлийн түвшний үйлдвэрлэл гэх мэтчлэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бол үүнд хамрагдах боломжтой. За хувь хүн иргэдийн хувьд болохоор эрчим хүчний илүү үр ашиг өндөртэй одоо 100 бойлор худалдан авахд бас энэ чиглэлээр бид нар одоо иргэдийн ногоон зээлийн бодлыг гаргаж байгаа гэсэн. За эрчим хүчний эмнэлтийн одоо хувьд болохоор үүн дээр барилга бас орчиж байгаа. Эрчим хүчний эмнэлттэй барилга болон эрчим хүчний эмнэлттэй тоног төхөөрөмжүүд бас байж болно. За барилгын хувьд гэх юм бол мэдээж түрүү нөгөө хангаа захирлын яг хэлдгээр одоо эхлээд анхнаасаа шинэ барилга барих гэж байгаа бол зураг төслийнхаа үеэсээ эхлээд эрчим хүчний хэмнэлттэй барилгын одоо зураг төсөл дээрээ одоо үндэслээд барилгаа барих юм бол та дараад нь илүү одоо нөгөө таны дараад одоо ирээдүйд гарах зардал нь илүү багасах юм болов уу гэж ерөөхдөө бас багтаас ч гэсэн яг үүн дээр бол санал нэг явж байгаа. Яг гэх юм бол та анхнаасаа хөрөнгө оруулалтаа хийчээд урт хугацаанд ялангуяа одоо нөгөө эрчим хүчний үн тариф өсөж байгаа үед одоо урт хугацааны зардал чинь илүү бага болно. Анхнаасаа тэрэн дээрээ ерөөсөө тооцоолоо хийгээгүй байж байгаа эрчим хүчний хэмнэлтэхгүй барилга барьсны дараа эсрэг засварлах гэдэг одоо чиглэлээр явчих юм бол илүү их зардалтай болох юм болов уу гэж банкнаас ч гэсэн үзэж байгаа. Тэгэхээр анхнаасаа яг төслөө хэрэг одоо шинээр барилга барих гэж байгаа жидүү байгууллагууд маань байх юм бол зураг төслийнхаа үеэс эрчим хүчний аудитортойгоо холбогдоод яг гэрээ хэлцээрээ хийгээд явал илүү үр дүнтэй байгаар байгаа. За эрчим хүчний эмнэлттэй барилгаас гадна тоног төхөөрөмж бас худалдаж авах хүсэлт харилцагч нар маань энэ ангилалд бас ногоон зээлд бол хамрагдах бүрэн боломжтой байгаа. За иргэдийн хувьд болохоор одоо эрчим хүчний эмнэлтэд гэрэлтүүлэг гэдэг ч юм уу гэр ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаа авах дээр бол манай иргэдийн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн чагсаалтын дотор угаасаа аль хэдийн юм бол орцсон явж байгаа.
Тэгэхээр онлайнаар ч ерөөдөө харилцагч нар маань одоо тэр бүтээгдэхүүнээ авах гээд энэ зээлд бол хамрагдах боломжтой гэсэн үг. За ногоон барилгууд бол яг хангаа захирал болон май захирлын хэлдгээр ерөөдөө энэ одоо зээлийн шалгуур үзүүлэлт маань энэ английн зээлийн шалгуур үзүүлэлт маань бусад ангилуудтайгаа харьцуулахад хамаагүй илүү их одоо шалгуур өндөртэй, босго өндөртэй гэж хэлж байна. Яагаад гэх юм бол одоо өмнөх хоёр экспертийн маань хэлдгээр нэлийн олон шалгуур үзүүлэлтийг бол өөртөө шингээсэн байдаг. За бид нар энэ дээр яг ямар шалгуур үзүүлэлтийг одоо авч байгаа гэхээр мэдээж одоо л эрт зохицуулалт байгууллагуудаас ерөөдөө яг нэгдсэн байдлаар баталсан Монгол улсад нутагшсан тэр ногоон барилгын сертификат гэрчилгээжүүлэлт бол хараахан бүрэн дуусаагүй байгаа юм лээ. Тэгэхээр бид нар яалтчгүй одоо Монгол улс маань тийм нөгөө баталгаажуулах сертификатжуулах тийм нөгөө баримт бичиг байхгүй, тэрийг гаргах одоо нөгөө Монгол улсын манд яг тийм бүхий байгууллага байхгүй байгаа учраас олон улсынхаа стандартыг бол дагаж мөрдөхийг бол харилцагч нартай бол зөвлөж байгаа. Тэгэхээр үүн нь болохоор жишээлбэл өмнө нь одоо сая Мая захирлын хэлдгээр те ээж сертификат гэдэг ч юм уу лид за өөр бусад одоо олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын стандартуудыг авахар явж байгаа. За үүний нөгөө одоо зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтайгаа гэрээ хэлцээрээ зураад за үүний дагуу болохоор нөгөө ажлуудаа хийгээ явж байгаа байгууллагуудтай бол энэ англиар бол зээлээ олгоод олох бүрэн боломжтой байгаа. За дараагийн ангиллуудыг яг уу тавчхан бас дуртахад доктортой ус ба хог хаягдл гээд бас энэ ангил маань өөрөө бас ногоон барилгын одоо ангилтаа бол ерөөхдөө орчиж байгаа. За тэгэхээр борооны усыг цуглуулах, дахин боловсруулах, сааруул ус ашиглах гэдэг ч юм уу. За доктортой хог хаягдл дээр цуглуулах, дахин боловсруулах болон одоо хог хаягдлыг дахин боловсруулж байгаа байгууллагуудын хаан нээлтийн сүлжээн дэх одоо тэр байгууллагуудыг дэмжиж байгаа байгууллагуудаас бид нар энэ зээлийн ангилтаа бол хамруулах бас боломжтой байдаг. За доктортой хөдөө аж ахуй газар ашлалт ой ба биологийн төрөл зүйл дээр мал аж ахуй газар тариал ой гэж бол ерөнхийдөө хуваагдаж байгаа. Товч дуртахад бол мал аж ахуй дээр бид нэр бэлчээрийн дэвтэртэй менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа байгууллагуудад ерөнхийдөө энэ чиглэлээр бол энэ ангиллалт бол зээлд хамрагдах боломжтой. Газар тариалан дээр одоо хөрсөн өөрөө эрүүл байж иж одоо нүүрс хүчлийн хийг одоо шингээх ерөөхдөө эсдэм чадaltaй байдаг. Тэгэхээр хөрсний дараадлыг одоо бууруулах, хөрсөн хамгаалах практик эсвэл технологи нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн хоол хүнсний үйлдвэрийн одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа органик үйлдвэрлэлийг дэмжих гэсэн байгууллагууд маань бас энэ зээлийн ангиллалд хамрагдаад тэгээ ногоон зээлд авах боломжтой гэж бол бид нар бас харж байгаа. За сүүлийн ангил нь болохоор цэвэр тэвэр гэсэн ангил дээр за үүн дээр зөвхөн нөгөө одоо 100% цалхай автомашин хийсээ илүүтэйгээр бид нар бас давхар хайбрид буюу хосолсон хөдөлгөөртэй автомашиныг бас дэмждэг. За зөвхөн автомашин гэхээсээ гадна дэд бүтц буюу одоо тухайн автомашиныг цэнэглэх станцуудыг бас оруулж ирэх эсвэл одоо тур станцуудын үйл ажиллагааг дэмжих бас үйл ажиллагаа явуулж байгаа харилцагч байгууллагуудтай энэ зээлийн ангиллаар ногоон зээлд хамруулах боломжтой гэж харж байгаа. За яг бизнесийн ногоон зээлийнхаа нөхцөлийг дуртахад одоогийн зах зээл дээр бид хэд одоо манайхаас харилцагч нартай танил болгож байгаа хүн жилийн 14.4-өөс 16.8% хүүтэй байгаа. За зээлийн хэмжээ бол яг лимитгүй байгаа. Тэгэхээр таны төслөөс ерөнхийдөө хамаарна мөн санхүүгийн тайлан болон одоо зээлийг төлөх чадвараас ерөнхийдөө хамаатай. За зээлийн хугацаанд 5 жил хүртэлх хугацаатай үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаанд 1-2 жил хүртэлх байх боломжтой гэж үзэж байгаа. За шалгуур үзүүлэлтэн за миний өмнө нь ерөнхийдөө дурдсанчлаа чөтгөртэй санхүүжилтийн хүрээний ногоон зээлийн ангиллууд айл нэг шалгуур үзүүлэлтийг хангацсан байх гэсэн шалгуур үзүүлэлтийг бол тавьж байгаа. За мөн яг ихэнд дурдсан одоо бизнесийн ногоон зээлийн эрхийн бас бүтээгдэхүүнүүдийнхаа нөхцөлийг дуртахад шугамын зээл маань бизнесийн ногоон зээлтэйгээ адилхан нөхцөлтэй ерөөдөө байгаа. Жилийн 14.4-өөс 16.8% хүүтэй 5 жил хүртэлх хугацаатай үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 1-2 жил. За ногоон аккредитив баталгаар ашигладаггүй дүнд тооцох хүн жилийн 2%-аар ерөөхдөө бол тооцогдно. За зээлийн хугацаанд 3 жил хүртэлх хугацаатай гэж явж байгаа. Аль алын шалгуур үзүүлэлтийн дотортой санхүүжилтийн хүрээний ногоон зээлийн ангиллын аль нэг ангиллын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангацсан байх гэсэн шалгуур үзүүлэлтийг бол тавьж байгаа. За тэгээд үүгээр миний танилцуулга дууслаа. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн 3 танилцуулга маань гуруулаа ямар ч байсан араагаас холбоотой зарим нь ойлголтыг баталгаа, зарим ойлголтыг нэмж тайлбарлаад явлаа. За 3 спикерээсээ тодруулга асуултуудыг асуух хэмээн төгөлдөр мэргэжилтнийг явуулъя.
шалган дээр асуултууд байна. За би шалгаад. Энэ хооронд нэг саяны хамгийн сүүлийн танилцуулгатай холбоотойгоор товчхон хэдэн асуулт асуусан. Нэгдүгээрх нь дулааны носоос танаа аль бүхэн болдог вэ? Тэргээгдэх юм уу? Баг нөгөө бохирдолтой эрчим хүч юм уу? Айлд нь ордог вэ? Хэд хүртэлтэн орох вэ? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарх нь ногоон барилга гэд бодъё тийм. Ногоон барилга 100 төгрөгөөр босох байсан. Түрүүний миний асуулт нь ногоон болгоё зүгээр барилга 100 төгрөгөөр босно тийм. Энийг арай эрчим хүчний хэмнэлттэй ногоон болгоё гэхээр 115-аас 120 төгрөг орно гэж. Тийм. Тэгэхээр энэ ногоон санхүүжилт маань нийт 115 дээр байх юм уу? Тэр нэмэгдэл угаасаа би байшин барих гэсэн чинь тэрийг ногоон болгохгүй зүгээр барих уу гэдгийн нэмэлт зардал буюу incremental cost буюу одоо тэр 20 нэмэлт 20 төгрөг дээр хамаатай юу гэдэг нэг хоёрдугаар асуулт. За гуравдугаарх нь Худалдаа хөгжлийн банкнаас ногоон барилга зээл өгөхдөө заавал олон улсын дөрөвний дурдсан олон улсын сертификатыг авах юм уу гэдэг нэг юм асуулт. Би миний яг нэг асуултын дэд дарааллын дагуу хариулж явъя. Эхнийх нь болохоор дулааны носоос ерөөхдөө яг нөгөө шууд одоо дангаараа ерөөхдөө харилцагч дулааны носоос нэг авах нь бол яг цөөхөн л байх гэж миний бодлыг бодож авахгүй. Тэгэхээр одоо яг эрчим хүчний хэмнэлттэй барилга болохгүй. Нэг бол одоо анхнаасаа шинэ барилгаа тэгж одоо шинэ барилгаа барихтаа дулааны носоос авч ийн эсвэл одоо сэрийн носоос авч ийн гэдэг болохоор эрчим хүчний хэмнэлт гэсэн англи руу илүү төхөөрөмжтэй бол харагдаж байна. Дараагийн асуулт дээр болохоор таны нөгөө одоо яг нөгөө нэмэлт зардал ярьсан шүү дээ. Ихэд бол нөгөө премиум яриад шүү дээ. Ногоон барилгаа болохоор бид нэр яг төслийн хэмжээнд төслийн одоо ихэд харахыг бол хичээдэг. Тэгэхээр хүн одоо тэр ногоон барилгын ганцхан одоо барилгын ихэд бас нөгөө өөрөө бас ногоон элементүүдгүй байгаа шүү дээ. Ногоон барилга нь өөрөө тэгэхээр аль болох нийт төслөөр нь авч үзээ. Нийт төслийнх нь одоо санхүүжилтээс ногоон санхүүжилтэд бүрэн хамрагдуулахыг банкны зүгээс л хичээдэг. Тэгээ үүн дээр ч гэсэн манайхаас яг ногоон санхүүжилтийн албанаас холбогдох дүгнэлтийг нь гаргаа явж идэг. Тэгэхээр одоо ялангуяа иймэрхүү ногоон барилгын төслүүд дээр яг зөвхөн ганцхан элементийн тусдаа авчаад зөвхөн энийг ногоон болгоно гингүүтээ өөрөө төсөл нь ногоон барилгаа гэдэг. Тэгэхээр дотор нь байгаа зээлийн зарцуулалтыг бид нэр харж үздэг ч гэсэн одоо тэрэн дээр нэлээд их нөгөө нэг одоо хэлрэл болгон бас тайлан мэдээг нь хараад зарцуулалтын дээр нь бас анхаарал явна гэсэн. Саяны асуултан дээр нэмэлт танаа ногоон зээлийн хүү жирийн бизнесийн зээлийн хүү хоёрын дөрөв хийдэг. Дунджаар нэг 4-5% байна уу? жилийн 4.4%. Жилийн 4.5% гэж бодож тий. Ерөөдөө зах зээл дээр байгаа ногоон зээлийн төлөвтэй харьцуулахад харьцангуй бас гайгүй. Энэ зээл маань ойролцоогоор 5 жил авлаа гэж бодоход 20% болох нь шүү дээ. 4%-ийг 5-аар үржүүлээд 20% байна тий. Төрөний нийт ногоон зээлийн маань премиум зардал буюу тэр маань 20% байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ нийтдээ энэ зөвхөний зөрүүгээр дан бизнесийн зээл авснаас илүү ашигтай байна шүү гэдэг би санаа зарах гэсэн. Хэрвээ одоо нийт одоо төслийн зардал дээр та санхүүжилтөд тооцдог бол тийм үү тийм. За тэгээд 3-р асуултан дээр ерөнхийдөө яг нөгөө уг нь одоо нөгөө байгаль ногоон барилгын хүрээлэнгээс NGO-гоос тэгээд давхараас нөгөө өрсөлдөл байгууллагаас хамтраад BEST гэсэн одоо энэ ногоон барилгын яг Монгол дахь нөхцөлөд байгаа тэр баталгаажуулалтын шиг гэдэг юм уу тийм лейбл гэдэг юм уу тэр ногоон шин ерөнхийдөө баталгаажуулалтын хэсэг одоо ингээд үлдэхээ яваад байгаа мөлий. Тэгээд тэр харахаа одоо дуусаагүй үзлэгдэх байгаа учраас бид нэр ялч шууд олон улсын стандартын ногоон барилга гэсэн стандартыг хаваа явж байгаа харилцагч нартай яг энэ ногоон барилга гэсэн англи дээрээ зээлтэй хамгаалах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ одоо барилгаа болохоор хэмжээ нэмэлттэй одоо гэрчлэлийг авсан бүхий одоо аудитороос үнэлгээ хийлэгдсэн барилгааны зураг төсөл дээр гэрчлэгээ гаргуулад яг тэрнийхэн дагуу барилгаа босгоо явж байгаа харилцагч нартай одоо манайхаас яадаг гэхээр хэмжээ нэмэлттэй барилга гэсэн англиар бол энэ бас ногоон зэлмөө юм аа гэж үздэг. Гэхдээ тэрүүгээрээ зөвхөн харилцагч нарынхаа одоо нөгөө амбиц гэдэг ч юм уу зорилтыг бас нөгөө үгүй хийх одоо үгүй хийхийг бол хэрэггүй болохоор цаашдаа
Зөвхөн эрчим хүчээр бас нөгөө хязгаарлахгүйгээр улс хог хаягдл дээрээ бас үйл ажиллагаа илүү байгаль орчин дээрээ болохоор явах юм бол ер нь цаашдаа явандаас ногоон барилга бас болох боломжтой юм шүү гэдэг одоо зөвлөгөөгөө манайхаас л байгаагүй явдаг. Баярлалаа. Асуултуудаа өргөжлүүлэхэд бодно доо чат За, дотор тийм. тий яг тодорхой асуулт. Хангаас сайхан зарлаа. Нэг асуулт асууж. Түрүүний илтгэл дээр нэг зураг байсан. Нэг зурган дээр энэ цонхны доор халаалт үүдэг гэдэг. Одоо халаалт байршуулдаг гэдэг. Манайхан яадгүй гэхээр одоо надтай ялангуяа тохиолдох юм. Төгөлдрөө шалны халаалтай. Шалны халаалт юм шиг сайн. Их сайн гэдэг ингээд байдаг. Тэгэхээр тэр яг бас би бас ингээд ойлгохдоо бид нэр бас тодорхой шалтгаанаар тий анзаарах юм бол бүх байшингийн цонхны доор нь халаалт байдаг. Тэгээ тодорхой одоо халуун агаар дээш явж идэг, хатааж идэг гэж зөндөө процесс байгаа. Энийг нэг тайлбарлаад өгөөч. Тэгээд шалны халаалт маань бүх тохиолдолд тийм их одоо зөв шийдэл байж чадах уу? Зүгээр юм. Одоо тухайн өрөөнд дулаан алдагдлын тооцоо хийгээд за мэдээж энэ дулаан алдагдлын амч метр буцаага тэр дулааны нөхч өгөх халаах хэрэгслийг сонгогдож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр халаах хэрэгсэл хаана байх вэ? Хамгийн их дулаан алдагдaltaа газар буюу гадна хамт. За гадна хамт тавахаар мэдээж бид нэр одоо цонхны дор яг л цонхч өөрөө хамтаа харьцуулахад дулаан алдагдлын өндөртөө тийм учраас тэндээс тавьчих байгаа. Тэр чинь өөрөө Хөшиг маягаар тавьж өгч юм гэсэн үг. яг л үнэндээ гаднаас олж байгаа үт агарыг халаагаад өөрийн агаар ирүүлдэг юм шүү дээ. Шалны халаалтын үед яг тооцоо гээд үзэхээр хичнээн дулаалтай байсан чинь 100% шалны халаалаар яг үлхийн оргил нийтэнд хангадгүй юм. Яг тэр нөгөө шалны гадаргуу дээрх температур чинь норм дээр би буруу санааг бол гадаргуугийн температур 28 градусаас дээш байж болохгүй гэж заасан үг. 28-аас дээш болохоор нөгөө хит агаарыг хоригшуулах нь дээрээс нь таг гიშгэд таныг улнаас хит халаагаад байна шүү дээ. Бодол гадаг онцгой мэдээ. Өөрөөр тав тухгүй байдлыг чинь би болох гэдэг тийм. Тэгэхээр тэрийг 28 градус дээр барьчингууд тухайн нийт алдаж байгаа дулаан алдагдлаар энэ нөгөө хоолойгоо нэг 20 см 25 см зайтай нэг 16 амжилттай хоолой тавих. Өөрөний дулаан алдагдлыг нөхөж чадахгүй учраас заавал артай төлөх хэвээр байна. Яг уу зүгээр тав тухай болох юм бол одоо байны өрөөндөө ч гэх юм уу тийм. Нэг давхар зорин давхаргүй нэг давхар хаваасууд бол бас нэг шаснаас шинжлэх мэдрэмжээ бууруулах үднээс тав үднээс маш бага температураар нэмж тавьж болно. Дангаар болох хэрэгтэй. Манайханд айгүйх тохиолддог. Шалнаас халаахаар одоо сайн гоё шít гэдэг ингээд байдаг байхгүй. Тэр гол нь одоо юу гэдгийг илүү та мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ бас нэг юм надад нэг хэлжсэн хүн болохоор манайх маш хуурай цаг агаартай газар тэрийг ингээд шалныг ингээд байнга халаагаад байхад тэр доор бас их хитрхи хуурай болоо. Тэгээ манайх тооцол ихтэй учраас ишгээд ингээд явахад тоос босоод ингээд бас эрүүл мэндэд бас өрнөлөөтэй байж магадгүй шүү гэсэн юм байдаг учраас энийг бас нэгдүгээр хангас сайхан захирлаас асуучих гэж утсан юм аа. Дараагийн асуулт нь маань захирлаас ингээд зөндөө хэрчилгээжүүлэлт байна. Түрүү ингээд харахад маш олон одоо бүлгийг хамарч чинь тий одоо ингээд бидний хамгийн их ярьдаг нь эрчим хүчний хэмнэлт ус хоёрын сайн ойлгоод ах шиг тий. Энийг ер нь хэсэгчилж авч болд юм уу гэдэг асуулт. Тэгээ одоо би сертификат авъя. Зөвхөн би бүтэн ногооныг авч чадахгүй бол тий. Лид сертификатын одоо эрчим хүчний хэмнэлттэй гэдэг одоо дүгнэлт гаргуулж болох уу? Ийм боломж байдаг уу хэсэгчилсэн. Тэгээ өөрийнхөө одоо хийж чадах хэсгийг одоо тухайн үеэр ингээд хэсэгчтэй авах боломж байдгүй гэдэг дээр манай хүмүүс мэдээлэл өгөөч. Тэгж авах боломжгүй. Гэхдээ яг нөгөө нэг өөрсдөнд одоо тохирсон заавалч би нөгөө эхний үйлчлэгийн хэвлэлээр зорилгоо тодорхой болох юм гэж байна. Ногоон барилгын гэрчлэлжүүлэлтийг яагаад авах гэдэг вэ? Би бол яг үнийг гэхэд амны орон сууц ч гэдэг юм уу. За ерөнхий амьдралд газар ногоон барилгын гэрчлэлжүүлэлт авахаас илүүтэйгээр яг одоогийн Монголын байгаа нөхцөл түрүүний миний дурдсан элементүүдийг шингээгээд хүчин илүү зүгээр. Яг тэгвэл 24 цагийн хэвлэл байж байгаа тийм. Тэглэж бид нар одоо амьдрал барилга дээр жишээлбэл гэрчлэлжүүлэлт аваад цаашаа бид нар ашиглаад байх шаардлага бол байхгүй. Үйлчилгээний одоо зориулалтаа газруудад тэртээсрүү хаан байгууллага хаан одоо газар төсөл маань өөр юмнуудыг бас давхар зорж байгаа хаан компани одоо нөгөө зорилттой төслөөс гэхээс илүүтэйгээр байгаа учраас тэдгээр газруудад гэрчлэлжүүлэлт авахд илүү тохиромжтой гэж байна. Гэхдээ одоо дэлхийд дээр ойролцоогоор 200 гаруй мянган гэрчлэлжүүлэлт байж байгаа. Жишээлбэл эрчим хүчний хэмнэлттэй
гэрчлэгээжүүлэлт авъя гэх юм бол шууд одоо жишээлбэл net zero гэдэг гэрчлэгээжүүлэлт байдаг тийм. Тэгэхээр одоо 100% сэргийлэх эрчим хүчээр жишээлбэл ухаан төслийнхаа эрчим хүчийг шийдээд өгчих юм бол энэ одоо гэрчлэгээжүүлэлтийг авах боломжтой. Тэгэхээр нөгөө нэг ганцхан одоо ийм одоо хэмнэлтийг биш одоо олон давхар одоо зорилгоудаа олон давхар хэмнэлтүүдийг олон давхар элементүүдийг ногоон барилгын элементүүдийг шингээгээд гэрчлэгээжүүлэлт авсан нь хамаагүй илүү ашигтай. Би нэг асуулт тодруулъя. Та түрүүн EBRD консалтенси гэдээ ярьсан. Ялангуяа оролцогчид бидний энэ цуврал хилцүүлгийн гол зорилтод оролцогчид маань бол ер нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн тэдэнд илүү одоо бизнесээ одоо үр дүнтэй те илүү ногоон, илүү тогтвортой хөгжүүлэхэд нь чиглүүлээд энэ EBRD консалтенси тодорхой хэмжээний бас хөнгөлөлт дэмжлэг үзүүлдэг гэж ойлгож байгаа. Энэ дэр магадгүй та нэг жахан тайлбар өгчвөл оролцож байгаа зарим хүмүүс хэрэгтэй шинээр сонсчиж магадгүй. За яг тухайн мэдээж компаниас тэгээ зээл олгож байгаа газраасаа мэдээж шалтгаалж байгаа. Тэгэхдээ одоо заавалчгүй бид хэд дээр болохоор яг заавалчгүй ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт авнаа гэсэн газрууд болохоор яг ногоон барилгын зээлүүд олгож байгаа. Жишээлбэл EBRD дээр жишээлбэл лид гэрчлэгээжүүлэлттэй барилга гэдэг анхнаас нь байх юм уу эсвэл тухайн барилгын явцдаа ч юм уу. Ер нь бол одоо жишээлбэл лид гэрчлэгээжүүлэлтийг би нэг айгүй олон яриад байна. Монголын нэг нөхцөл байдал тохирсон. За тэгээд ер нь дэлхийд хамгийн номер 1 гэрчлэгээжүүлэлт болохоор лид гэрчлэгээжүүлэлт. Одоо бусад одоо юу гэдэг чинь өөр ногоон барилгын жишээлбэл одоо Японы ч гэдэг юм уу, Хонконг ч гэдэг юм уу, Каспи ч гэдэг юм уу, HK бич гэдэг юм уу. Тэд нар болохоор нөгөө нэг илүү өөр амьсгал орчин нөхцөл нь өөр учраас гэдэг тэр гэрчлэгээжүүлэлт ярихгүй лидгээ яриад байгаа юм шиг. Тэгэхээр мэдээж тэр гэрчлэгээжүүлэлтийг заавал хавнаа гэж анхнаас нь төлөвлөөс. Тэгээд мэдээж компани профайл бол мэдээ сайн байж чаддаг тийм. За тухайн төсөл маань супер байж болох. Гэхдээ компани маань өөрөө профайл нь мэдээж өндөр ч юм уу тийм. Одоо илүү зардлах зорилтонд өгсөн ийм компани байж үзэж байгаа. Тэгэхээр бид хэд болохоор тэр зээлийг олгоогүй учраас нөгөө яг ямар шалгуураар яаж авч байгаа юм гэдэг нь сайн үү байна. Нөгөө консалтенси талаасаа EBRD-гаас авахд та жишээлх юм бол танай байгууллагаас гэрчлэгээжүүлэлт авнаа. тэр дээр яг ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт авнаа. Одоохондоо бид нар лид дээр ажилладаг. Тэгээд өөр ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт байх боломжтой. За Монголд бол бид эхний ээлжинд дандаа хэмнэлтийг ярьж байгаа тийм. Одоо эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт гэдэг. Жишээлбэл логт хэмнэлтийг ярьдаг гэрчлэгээжүүлэлт байна. Түрүүний одоо худалдаа үйлчлэгийн банкн дээр вэлтэй гэрчлэгээжүүлэлт байж байгаа. Вэл болохоор илүү хүн тал руу чиглэсэн гэрчлэгээжүүлэлт. Эрчим хүчний усны хэмнэлтийг бол логт ярьдаг. Харин тэрний оронд ус нь одоо жишээлбэл усны шүтлэгийн хэмжээ хэр байх вэ? Бид нар одоо тухайн барилгад одоо вэл гэрчлэгээжүүлэлтээр барилгад орснороо хүн хэд алхаад өндний усыг авах боломжтой байна. За шимт жилийн хувьд ямар хөө байх ёстой вэ гэдэг ч юм уу тий одоо тухайн газар жишээлбэл түрүү олон байж гэдэг ч юм уу. Одоо тэгэхээр яалтчгүй нөгөө нэг Монголд бол энэ харьцангуй шин сэдв учраас бид эхнээд эрчим хүчний хэмнэлт усны хэмнэлтийг ярьж ногоон гэж яриад байгаа. Бусад газруудад болохоор бид нар ямар нэгэн байдлаар хүн болон байгууллага орчинд ээлтэй хэмнэлтүүдийг хийн гэдэг нь нөгөө эрүүл мэндэд оруулж байгаа хэмнэлтүүдийг ярьж байгаа тий дан ганцхан эрчим хүч гэхгүйгээр тэгэхээр эдгээр зүйлүүд манай хүртэл орчиж байгаа учраас одоо яг заавалчгүй бүр юм тий эрчим хүчний усны хэмнэлттэй гэж ингэж болов төлөвлөлтгүй. Тэгээд би нөгөө зорилго гэдэг ааштай хэлээ зорилгоо тодорхойлж байна. Яагаад энэ байдлаар барих вэ? Бид нарт одоо ямар хэрэгтэй, ямар ач холбогдолтой гэдгийг тодорхойлж байгаа бол дараа нь ямар гэрчлэгээжүүлэлтийг бидний авах вэ гэдэг нь илүү хөнгөлөлттэй болоод тэгэхээр хэрвээ яг мэдээж одоо бол хүмүүс сайн мэдэхгүй байгаа учраас тэрийг хэрвээ мэдхийг хүсвэл бидэртээ холбогдоод зөвлөгөө аваад ч юм уу те ингээд явах бүрэн боломжтой. зөв баярлалаа. Лимитинг гэхэд гэрчлэгээний цангаас нөө барилгын чанар аюулгүй байдал давхар явагдаад. Тэгээд энэ өөрөөр уг нь бол Монгол орнд 2017 онд баха барилгын яамнаас садын барилга ашиглалтын журам билүү дэвтэргээд байдгийг. Тэрэн дээр ингээд тухайн барилга баригдахтаа анх хүлээж чад ямар байсан ашиглалтын явцад ямар зүйлсийн хийсэн барилгын чанар аюул ямар аа гэх мэт явдаг. За үүнтэй одоо олон улсуудын зэд зэрэг бэлтгэн дээр манай зүгээр Европт бол Америкийн хэлийг судалж харж ирсэн л да. Тэгэхэд өнөө барилга анх баригдаад засвар шинжилт хийх болгон дээр эндээ бас актив хийгдээд явдаг. Би тухайн барилга бариад 5 жил ашиглаж засвар их юм бол нөгөө хэсгийг ахиж гаргуулсан нь шүү дээ. За тэрийг буцаагаад би ашиглуулах, юм түрээслэх, хөдөлгөөн борлуулах тэр хэсгийг маань дагаа авч яадаг. Энд чинь миний барилга
эрчим хүчний хэмнэлттэй гэдгээс гадна энэ бол чанар аюулгүй байдал, нөгөө газар хөдлөж байдлаа чанар аюулгүй байдал бол асуудалгүй хэлбэр илтгэж явж байгаа. Бол одоо манай дараа барилгуудыг үзэхэд би жишээ нь модны өртөд 9 давхар шин одоошо 2 давхар зөртөө яг уу дээгүүр нь барилга зарагдаад айлууд ороод солигдоод байгаа. Гэхдээ тэрний B1 B2 руу зарим тохиолдол орох юм бол ер нь бол хэв ажилтнад ороод газар хөдлөмөл ер нь бол болоход нэлээд асуудалтай болсон. Энэ маань юу гэж нэгээр тэд дээр амьдарч байгаа тэр олон мянган айлын гэж юм бол багтлаа. Нэгэн гэж нэлээд олон айлтай. Тэгэхээр тэр хүмүүсийн нөгөө нэг аюул тий аймаг хэрүүл тэгээд загилж ипотекийн зээлээр 20 хүчнэлээр авсан бол яах вэ? Тэрний төвчнөж байгаа бизнесүүд яах вэ? Тэгэхээр энэтэй холбоотой учраас манаас гэсэн чааштай одоо тий энэ маань өөрөө бас юм бүтэлтийг хэрэгжүүлээд явах юм бол жинхэнэ нөгөө барилгын үнцэн гэдэг чинь харагдана. Тэрээс бол одоо бол манай барилгын салбар нэг хэсэг нь гоё бэлтээ обоор уралдлаа тий. Сая нэг сүүлийн хэдэн жил манайх бүрэн зүтгмал гэж уралдлаа. Тэр бүрэн зүтгмалын нөгөө хатаа зэнөө тооцоогоор газар хөдлөлийн норм хангаа ийцэн бол ялгаа авахгүй шүү дээ. За тэгтэл одоо бид нар барилгын салбар юугаар уусч чинь гэхээр бүгдөө л ногоон барилга, гэрчмийн хүчний хэмнэлтэй барилга гэж шуураад байна. Гэхдээ зүгээр яг үндсэн стандарт барилгын шаардлагыг хангаж чадж байгаа юм уу? Өнөөдөр тэр айлуудын зогсоол хангаж байгаа юм уу? Гадны орчинд хоом явуулж байгаа юм уу? За дээрээс нь тэр өндөр барилгад аягүй бүсгүй байдаг чинь галын үед тэндээс оргон зайлах. Тэр нөгөө галын үеийн аюулгүй шатлыг дутаажуулах, утаасаар цэвэр агаар систем яг хийгдэж чадж байгаа юм уу? Тэрийг нүүр бардын манайх иймдээ гээд маркетинг хийж байгаа барилгын төсвийн өнөдөр би нэгийг ч мэдгүй. Тэгээ та нар бидээс бид өнөдөр мэдж байгаа мөртлөө тэнд орон зүйн төслөөс судалтай авалт хийгээл явуулаад гэдэг. Яг тийм хүний чанар аюулгүй байдлыг талбар яг анхаарсан юм байна. За дээрээс нь барилгын материалын эрүүл ахуй аюул чухал. Манайх ингээд нүүбийн санхүүжилтээр 22 он барилгын яамаар захиргаа хийжсэн. Тэгээ үзэнгүүт Монгол орны барилгын дотор засгийн материалын эрүүл ахуйн шаардлага зүйл яг үүндээ байхгүй гэдэг чинь нэг борлон баг. Хяналтын тогтолцоо гэдэг юм баггүй. Гэтэл Европын холбооны улс өндөр энэ дундаас Европтой харьцуулаад үзэхэд хятад бүр аюул мундаг юм байна. Хятадын GPS стандарт. Тэгэхээр манай Монголоос бусад бүх орнууд яаж гэхээр манай улсын хилийг давтаж байгаа барилгын материал манай улсын стандартын шаардлагыг 100% хангаад манай үйлдвэрлэж байхдаа адилхан шаардлага хангаж энэ орны хилийг даваах шаардлага байна. Тэгвэл манай тийм байхгүй. Тэгэхээр ямар ч нэг хямд муу материалууд даваад ирэхэд нээлттэй байна шүү дээ. Уг нь манайх ингээд тавиад өгч юм бол буцаагаад бидний эрүүл мэндэд шууд халдаж байгаа. Зөв. Тэгэхээр барилгын компаниуд талаасаа өөрсдөө стандартаа барьж одоо насжилттай барилгынхаа насжилтыг урьдчилж нөгөө талаасаа мэдээж хэрэг одоо өөрсдийнхөө үйлдвэрлэл үйлчилгээний нэр хүндийг өсгөхөөс гадна хэрэгжлэгчдийн талаас бас илүү мэдлэг мэдээлэлтэй байж тий нөгөө талдаа өөрсдөө шаардлага тавьдаг байх шаардлагатай. Харьцангуй судалтай авсан айгүй тайм болоод байна. Тэгээ өшөө бас нөгөө нэг илүү их мэдлэгтэй ээж байгаа шаардлага тавина. Тэр шаардлагад хүрэхийн тулд компаниуд илүү тий дээрээс нөгөө одоо байгаа норм дүрм стандартуудаа ингээд зөөхөн апдейт шинжлэхгүй бол тий зарим мэдээж ингээд баг. Тэр чинь бол хамгийн доод шаардлага шүү дээ. Зөв. Тэрийг нэг давуулаад хийчихэл хэрэгтэй тий эсвэл тэрийг зөвшөөрөх хэрэгтэй байна, эрх зүйн зохицуулах хэрэгтэй байна тий. Юун дээр оноо ахлахаас ногоон санхүүжилтийг түрүүн бас төвлөр мэргэжлийн ч гэсэн асуугаад ингээ харьцуулаад юу гэдгийг төслийн үндсэн циклийн хувьд бодод үзэх юм бол магадгүй санхүүжилтийн хувьд бол энгийн бизнесийн эдийн засгийн харьцуулахад тэ магадгүй өөрөө өгөөж үр ашиг талаас бол айхтар ялгаагүй мөртлөө эргээд яагаад магадгүй ногоон санхүүжилтийн ногоон зээлийн бүтээгдэхүүний багц маань хангалттай их хэмжээнд байж чадахгүй байна вэ гэдэг дээр ямар бэрхшээл харилцагчдад гэдэг юм уу иргэдэд те байгаад байна гэж үзэж байна банкны зүгээс. Тэр нэг ерөөхдөө яг Монгол улсын төтөртэй хөдөлгөөний замын зураглалаараа юу яцсан гэдэг нь 2030 он гэд нийт банкны сэхэл технологи дэлхийн бүтэн өөрөө 10%-аар өссөн байх шаардлагатай юм л одоо болохоор 3.4 хүрэхтэй явж байгаа нэлээ. Тэгээд тэгж харахаар нөгөө нэг одоо ерөөхдөө зөвхөн яг классик бүх банкудаас л одоо ногоон зэлгэж сигнал яг гаргаад явж байгаа. Гэхдээ яг нөгөө хүүсрүүд нь ерөөхдөө байгаад байдаг. Гэхдээ ягаад одоо гарч чадахгүй байна? Ягаад хурдан болсон гэж чамштай гарч чадахгүй байна гэдэг ч юм уу одоо ерөөдөө харилцагч нар маань бас энэ чиглэлээр ялангуяа ногоон барилгын одоо нөгөө чиглэлээр гэдэг нь ойлгох нөө эсвэл яг нөгөө
Гай захирлээр зөвлөлтөд байгууллагууд нь айгүй цөөхөн байгаа даа. Тэгээ нийт Монгол улсад ганц хоёр байна гэж айгүй цөөхөн. Яг тэгээд давхраас нөгөө нэг одоо яг энэ чиглэлээр төр засгаас бас нөгөө эрх зохицуулах орчны тогтолцоо системийн бас бүрэн бүртээ байгаа юм болов уу? Стек бол авдаг. Тэгэхээр хүн ганц банк ч юм уу тий яг нэг тал нь яг нөгөө энэ чиглэлээр ингээл ногоон зээл эсвэл ногоон хэлбэр хэрэгжүүлэхээр яваад байхаасаа илүүтэйгээр яг хамтын ажиллагааны үрээнд бүх талууд нь оролцоод тэр нөгөө тогтолцоо системийн бүгднгийн нэгдсэн ойлголт дээр ногоон барилга гэж яг юу юм гэдэг дээр бүх оролцогч талууд нь өөрсдөө ойлголттой байж хаад яг тэр ойлголт дээр нь банк нь өөрөө бас яг зээлийн шалгуур үзүүлэлтийнхаа дагуу ингээд гаргаад өгч юм бол ерөөдөө яг нэг тэгж амар сүртэй бас нөгөө асуудал нэг хүсгүүл болох гэж байна. Зөв. За их баярлалаа. Бидний ерөнхийдөө хилцүүлгийн цаг өндөрлөлт өгч байгаа учраас би өнөөдрийн хилцүүлгийн бас гол хамтран зохион байгуулагч, дэмжигч GGGI байгууллагын маань Дайнлын ногоон хөгжлийн институтийн мэрэгчлэн төгөлдөр таныг товч дүгнэлт хийхийг урьж байна. Дүгнэх жоохтой. Миний зүгээр юу ойлгосон бэ гэхээр хамгийн эхлээд юу хүсэж байгаагаа өөрөө сайн мэдэх хэрэгтэй юм. Бизнесч бай, хувь хүн ч тий. Би байшин барих гэж байгаа. Тэр маань миний хэрэгцээ шаардлага маань юу юм бэ гэдгийг эхлээд сайн ойлгочих хэрэгтэй. Юу хүсэж байгаагаа мэдж байгаа очихгүй бол мэдээж одоо нөгөө зөвлөх гэж байгаа хүн чинь танд зөвлөж чадахгүй. За юу хүсэж байгаагаа нэгдүгürt мэдээ зөвлөх газар очиод мэдээлэл авчаад дараа нь юу хийх вэ? Үүний тулд ямар шатвэ хийх вэ гэдгийг заасан байх тавхан. Одоо миний нэг уншиж ирсэн юм дээр архитекторын хамгийн том ажил нь юу вэ гэхээр сэтгэл зүйчин гэнэ. Эхнэр нөхөр хоёр архитектор дээр очиход 90% нь хоёулаа шал өөр юм хүсэж очдөг. Тэр хоёрын одоо ойлголцыг нийцүүлэх нь архитекторын баг ажлын 90% нь орчдөг. Зурх нь тийм хэцүү биш. Яг үүнтэй адилхан бид бас тодорхой хэмжээний зөвхөн хүчээр ногоорох гээд те эсвэл ингээд байхаас илүү бид юу хүсэж байгаа энэ маань урт хугацаанд ямар үр ашигтай юм. Хамгийн гол нь бид нар барилга дээр юу ярьж байгаа вэ гэхээр бид барилгыг 1-2 жил барьдаг. Гэхдээ хамгийн багадаа 50 жил ашиглана гэж бодож байгаа учраас голыг харж хийх нэлээд урт хугацааны хэмжээ учраас үүнд одоо маш одоо хариуцлагатай хандах хэрэгтэй. За үүний дараа бид юу ойлгосон бэ гэхээр одоо хүссэн байшингаа хийхин тулд аудитор дээр очиод ямар арга хэмжээ авах вэ? Түрүүн хангаа сайхан захирал хэлсэн. 11 оны байшингийн зургаар барьчаад тэгээд болохгүй болохоор аудитор дууддаг биш. Хийхээс өмнө аудитороо дуудаад оролцуулаад энэ бүх алдааг одоо нас зайлсхийх нь хамгийн чухал юм байна гэдэг би ойлголоо. За 3 дугаарх нь юу вэ гэхээр яг ингээ харахад өнөөдөр ногоон санхүүжилтийн одоо хувь нийт банкны одоо системийн 3.4% гээд оног мэргэжилтэд хэлж байна тийм. Энэ хангалтгүй. Энэ маш хангалтгүй байгаа. Энэний хангалтгүй байгааг энийг шалтгаан нь юу гэхээр хангалттай эрэлт хэрэгцээ байхгүй байна. Өөрөөр хэлбэл бид иргэд маань, бизнесүүд маань энэ ногоон зээлийн шаардлага, шалгуур, ашиг, цусыг нь бүрэн ойлгоод энэ тодорхой жирийн зээлээс илүү барьертай, илүү одоо бэрхшээлтэй байж магадгүй, үе шаттай байж магадгүй. Гэхдээ нийт үр өгөөж нь 1-2 удаагийн 1-2 жилийн биш 50 жил хамгийн багадаа үргэлжлэх учраас үүн дээр маш одоо хариуцлагатай хандаж иргэд бизнесүүд маань зөв сонголт, зөв шийдэл хийгээсэй гэдэг дээр бид мэдээлэл өгөхийг хүсэж байгаамаа. Тэгээд өнөөдөр цаг гаргаад оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Ялангуяа бидний урилгыг хүлээж авч оролцсон хангаа сайхан захирал болон манай захирал нартай маш их баярлалаа. Бид яг оролцсон хүмүүс зарим нь харсан байж магадгүй чатан дотор тодорхой хэмжээгээр та бүхэн маань бизнесээ илүү ногооруулахад өөрсдөөсөө асуух тий баг хамт олонтойгоо ярилцах зарим асуултуудыг бол бас бичиж үлдээсэн байгаа. Зарим хүмүүс маань харсан баг. За тэгээ бид энэ хилцүүлгээ рекорд хийж аваад бас илүү олон хүнд тарах тал дээр бол хамтран ажиллана. Мэдээч модераторын зүгээс дүгнэхэд бол энэ ногоон сагвжил, ногоон хөгжил гэдэг бол экосистемийн асуудал болоод байна тийм ээ. Зөвхөн одоо банкны ч юм уу зөвхөн
аудитор мэрэгчлэнүүдийн гэхээс илүү төр хувийн хвшил ингээд олон нийт ингээд тал талаасаа ойлголтоо нэмэгдүүлж хамтарч ажиллаж илүү одоо боломжийг харж тодорхой хэмжээгээр бас үүргээ одоо уламжлалж ажиллах тийм ажил болоод байгаа. Тэгээд та бүхэн өнөөдрөө хилцүүлэгт бас идэвхтэй оролцсонд баярлалаа. Энэхүү одоо рекординг маань бас бид нар олон нийтэд хуваалцсанаа гэж төлөвлөж байна. Тэгээд тэр хүрээндээ бас илүү олон хүнд хүргээ авъя. За баярлалаа. За. За би рекорд гоцгосооч.